Тоон 618 эрчүүдэд зориулсан подкастын энэхүү дугаарт за Мултипедиагийн жүжигчин Од Мөндөр подкастын хөтлөгч MC Алтак оролцож байна. За тэгээд бидний урилгыг хүлээж авч оролцож байгаад баярлалаа. За өрсөнд баярлалаа. За бүгдэнд нь энэ өдрийн минь төргийн сонсож байгаа хүмүүстээ. Тоон 618 ч нөгөө хамгийн том одоо бидний ажигласан том нөгөө хар нөх шүү дээ. Тийм. Одоо observable universe буюу тий бидний ажиглах ертөнцид байгаа мэдэгдсэн байгаа хамгийн том хар нөх гэж одоогийн байдлаар тий. Тийм. За бас Монголд хамгийн том эрчүүдэд зориулсан концептээр байгаа. За та өөрийгөө баг зэрэг танилцуулж өгөөч. За би уган цахилгааны инженер мэргэжилтэй. Угнаа. Тийм. Тэгээд яг энэ entertainment-ийн одоо юмнуудад бас ингээл яваал кино мэнүүд бас тоглож үзлээ. Тэгээд подкаст хийж юм тэгэл видео контент эдэр ер нь өөрөө нэг тийм entertainment бас их дуртай байсан болохоор л одоо бас ингэж явж байгаа юм шиг байна. Тийм. Тэгээ ёс жоохон шинжлэх ухаанд айгуу дуртай. Шинжлэх ухаан сонирхдаг. Амар ер нь бол сониуч болохоор л ер нь тэгж сонирхдаг болсон баха. Ер нь багасаа л сониуч байсан. Ер нь багасаа одоо шинжлэх ухаан эсвэл одоо entertainment яг entertainment гэхээсээ илүүтэйгээр бас юу байсан бэлээ. Шинжлэх ухаанд амар сонирхолтой байсан юм бэлээ. Одоо ингэ бодохоор би нөгөө математик дугуун амар дургүй байсан. Гэхдээ газар 100 ч юм уу тиймэрхүү хичээлүүд айгуу дуртай байжгаад тэгээд 10 жилээ төгснөхийн дараагаар нөгөө одон орон амар сонирхолтой болоод хүн болгоо яг одон орноор л эхэлдэм байлээ л ингээл тэнгэрт харагдж байгаа оддод бас нэг юм сүүн зам амч амар гоё харагддаг шүү дээ. Тэгэл энэ яасан бол гэл тэгсэн чи ертөнц анх тесэрж үүссэн гээд гэд би бүр сүүлд тэгж мэдсэн байхгүй юу. Тэгээ би бүр сүүлд гэдэг нь одоо яг 10 жил төгсчөөд 2011 12 онд гэх юм уу та. Тэнгуут чинь л бүр бүгднийг судалж эхлээл нөгөө судлангууд чинь тэнцээ нөгөө сансрын одоо астроном өдр үзэл те сонирхол тэгэл тэнцэнээсээ явж исэн чинь генетик black hole мол гэж хэлсэн quantum physics тэгэл quantum physics нь явж исэн чинь энгийн физик рүү ороод тэг энгийн физик нь явж байгаад математик руу орд юм байлээ шүү дээ сүүл рүүгээ тэг классик руу ороод тэгэл ер нь сүүлд яг математикийг хамгийн сүүлд 21 онд л яг гоё ойлгоод тэр хүртэл бол яг математикийг мөн чанарын нь бол ойлгохгүйсэн. Одоо нэг X-ийг ол гэдэг юм л байсан гэсэн. Тийм, тэгэл X-ийг олсон. Шинжлэх ухаан сонирхолтой. Тэгэхээр 10 жилдээ болвол ер нь шинжлэх ухаан ерөөсөө сонирхож байгаагүй. Гэхдээ газар зүйстэй л илүү дуртай байсан. Одоо шинжлэх ухааны талаас нэг юм бол. Тэгээд цахилгааны инженерийн мэргэжил сонгосон гэсэн үг үү? Яагаад тэр мэргэжлийг сонгосон гэсэн үг үү? Би нөгөө нэг улаан шугамдаа тэнцэж чадаагүй байхгүй юу? Айгу муу сурдаг тий. Яг муу сурхан жааш яг манай 5 дахь сургуульд бол яг тэр чигээр бас айгу дайгуус сурдаг хүүхдүүд хийвэсэн. Тэгээд би бол тухайн үед тэгэл BCMC гэж байгаа л нэг тийм тэнцэж чадаагүй нэг надаас дээш 10 билүү яг надаас дээш 10 марвч үлээ 10-аас 20 л байсан баг нэг тийм. Тэгээд нөгөө тухайн үед бол нөгөө тоглодог байсан Angel гэдэг PC байдаг байсан. Тэгээд PC-тэйгээ ойрхон сургуульд орсон нэг коллеж. Тэгээд тэнд нь болохоор ингээ нэг тоогооч могооч юу ч үлээ тийм сонир мэрэгчлүүд байсан. Гэхдээ нөгөө цахилгаанчин гэдэг юу байсан байхгүй барилгын. Тэгээд цахилгаанчин нар ингээ сурцсан. Одоо зэрэгтэй одоо нэг тийм Thames гэсэн үг шүү дээ коллеж. Тэгээд дараа нь их сургуульд орохдоо би уг нь юу яасан юм аа. Нөгөө график дизайн ч болно ингээд амар бодсон. Тэгээ бодоо ийдсэн чи ингээд нөгөө барилгын цахилгаанчин нөгөө нэг юм юугаар ажилтсан дадлагаар. Тэгсэн чи тэр нь амар ойрхон санагдаад юм инженер цаашаа болчих юм бол би ингээд суурэ ингээд тавьсан юм чинь илүү боломжтой юм байна. Надад ч юм амар юм байна гэж бодоод ерөнхийдөө мэдж байгаа юм чинь ингээд тэгээ инженер болоод тэгэл тэгсэн чинь л математикт амар дургу болж болол жоохон тийм төвхтэй. Тэгээ яг хуу тухайн үед л тоо бодож байгаад амар залхдаг байсан л да. Инженерийн нөгөө нэг тооцоол хийх чинь нөгөө ядаргаатай. Амар их бодно. Тэгээд ядчлан буруу бодчихгоо тэрийг дахиад бодохоор амар хэцүү. Яг хуу тийм залхуурч яаж ийсэн юм уу да. Одоо л тэгтээ яг хуу яг тоо бодох дуртай биш ч гэсэн яг ер нь бол яг математикийн мөн чанарт нь айгуу дуртай. Математикийн мөн чанар гэж одоо яг таны миний ойлгосноор болохоор тэр нэг ганц томьёог л би харсан юм л да. Тэр нь болохоор E constant гэдэг тоод шүү дээ тий. E одоо 271 гэд. Тэр тэгээд зэрэг дэвшүүлээ тэрийг P тооны зэрэг дэвшүүлж байгаа заяа. Тэгээд pi тэгээд I энэ хоёр зэрэг дэвшүүлж байгаа байхгүй юу? Энэ гурван иррационал тоо байгаа байхгүй юу? Иррационал хасах нэг тий. Тэгэхээр ингээд тэнцүү гарч байгаа нь болохоор хасах нэг байсан байхгүй юу?
Хасах 1 гэдэг чинь нэг бүхэл тоо байж байгаа шүү дээ. Тэр чинь уг нь иррационал гэдэг чинь нөгөө юм таслын ард нэг бутархай те 314-г хязгааргүй явж байгаа шүү дээ. Гэхдээ тэр тоон ингээд давтагдахгүй хязгааргүй явж байгаа шүү дээ. Өөр тоонууд. Тэгснэ эдгээр тоонууд ингээд нийлээд нэгдүүлээ те одоо ингээд зэрэг төвшүүлсэн чинь пүүнэр нэг бүхэл тоо болцсон аахгүй. Тэгээ тэрийг ингээд анх ингээд амар үзэсгэлэнтэй томьёог анзаараад тэгээд ерөөдөө тэгэл тэрнээс эхэлсэн л дээ. Тэгэл тэрнээс эхлээд судлаад тэгэл буцааж нөгөө 10 жилдээ үзчихсэн нөгөө Pythagorean theorem өдрөө сэргэж үзээ. Тэгэл нөгөө calculus өдөр гэлтэй Ньютоны нээсэн лимит интеграл дифференциал эдрийг ингээд яг ямар юмд хэрэгтэй гэдгийг жоохон ойлгож үтсэн гэх юм уу. Нэг найзаараа залуулсан. Тэгсэн чинь л харин ийм юм байсан юм яагаад ингэж заадаггүйсэн гэж бодсон. Тэгэхээр ерөнхийдөө 5 жилд чинь одоо тэр хангаануудын утгын тайлбарлаж өгөхгүй байсан. Тий. Юм уу? Тий. Би тэгж бодсон ш бүр энэ бол ингээд бодлогоор ингээд албаар ингээд залхааж ингээд заасан юм биш үү гэж би бүр тэгж бодсон шүү дээ. Тэгээ бүр ингээд жоохон хувилдааны онол юм ярьчих зөө. Тэр нь гадаадын ингээд нэг юм те гадны бодлогот ингээд оролцож байгаа нөхдүүд ингээд манай хүмүүсийг худалдаж аваад боловсрлыг ингээд юу болгоцсон юм шиг санагдсан байхгүй юу. Ингээд нураацсан. Тэгээ тэр нураах нь болохоор ингээд одоо жишээлбэл багш нарын сургууль руу ингээд орж байгаа хүүхдүүд болохоор most тэнцээгүй хүүхдүүд бус руу ингээд ороод байдаг шүү дээ. Ер нь бол оноогоороо. Тэгэхээр чи одоо нэг юм арай муу сурсан гэж хэлэх гээд байгаа юм уу одоо арай жоо мян одоо багш болоод байгаа байхгүй тий. Тэгээ яг сайн багш нар их байгаа л да. Гэхдээ яг нөгөө зорж багш болж байгаа хүмүүс бол байгаа шүү дээ. Тийм байгаа. Гэхдээ ер нь маас нь тийм болчиход байгаа шүү. Тэгээ тэр мэрийг бодоод тэгээ цалин малингийн бодохоор тэгээд бас тийм заа гарга зүүн яг тэгж хөгжилтэй талаас хөгжилтэйг нь одоо яг гой талаас нас яг гой заагаагүй юм шиг санагдсан. Тэгэл анх би натурал тоо болон одоо нөгөө нэг хуурмаг тоо тэгээд нөгөө одоо ийм тоонууд байгаа шүү дээ. Нөгөө натурал тоо жишээлбэл яг юу юм гэдэг гэсэн чинь зүгээр байгаль дээр байдаг тоо гэж байгаа байхгүй. Тэр нь жишээлбэл тэг гэдэг тоо байгаль дээр байхгүй хасах тоотой тоонууд одоо нөгөө байгаль дээр байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл нэг ширхэг мод байж гин 1000 ширхэг мод байж болж гин те. Хасах нэг мод байх. Харин тий. Тэгээ бас тэг бас мод гэж байхгүй шүү дээ. Тэнгууд натурал тоо ингэж надаа нөгөө ман найс сүүл зааж гисэн байхгүй юу. Тэгсэн чинь би ингээд ингээд би ингээд арай өөр юм ойлгосч ирсэн юм. 1 2 3 гэж зааж өгсөн гэсэн үг. Мод байхгүй бол тэр чин тэг мод биш юм уу? Харин тийм мод байхгүй бол яг тэгэлдэг. Гэтэ тэр нөгөө тэр мод чин байхгүй учраас нөгөө тэг гэж тоолохгүй болохоор ер нь нөгөө натурал тоонд нөгөө тэг болон хасах юм тоо ордгоо гэдгийг л надад ерөөхдөө гэж тайлбарлсан юм уу. Тэгээд ярьсан май чин бол одоо бүр нөгөө хавтгаа дээр байхгүй шүү дээ. Тийм бүр өөр хавтгаанууд дээр те ингээд игдээ нөгөө байхгүй ч гэсэндээ яг ашиглагдаад тэрүүгээр нь технологи хөгжүүлээ тэрийг бид нэр өнөөдөр ашиглаж байгаа тийм. Харин тийм тэр ингээл одоо зэтгэ бүхэл тоонууд гэл нөгөө бүх тоонуудаа оруулж иртэл юм байл л дээ те. За гих мэтчлэн иймэрхүү юмнууд шинжлэх ухаанчлаг яриа болж байна. Харин тэглээ арай шинжлэх ухаанч шиг болчихлоо. Миний кейс мэс бол амар гоё ягаанхтэй юм ягаан цамцтай. Ягаан цамцтай. Уцлаж подкаст кейсийг хараад. Харин тийм би подныхын кейсийг харуулах гэдэг энэ амар гоё өнгөтэй. Одоо нөгөө ийм өнгөнүүд чинь ингээд мод эргээд гэх юм уу те. Ер нь ийм ягаан магаан ийм өнгөнүүд ч одоо октоодих гэдэг байсан одоо ингээд жоохон ийм авдаг болсон. Октоодих биш болсон гэж хэлсэн. Одоо жишээ нь ийм кейстэй ч юм уу одоо утасны Powerpuff Girls те ягаан подолктэй явахаар одоо ингээд одоо шүүмжлэр өртөхгүй гэж. Өртөхгүй л байлээ. Гайгүй байна уу тийм. Үгүй айлуудын гайг болцсон л гэж ойлгосон шүү дээ. Тэгээ ер нь ягаад яг ягаан өнгөийг эмхтэй өнгө гэж тодорхойлсон. Харин бас харин тийм те. Би яг тэрийг сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ Barbie бол тийм ягаан өнгөтэй байдаг. Гэхдээ надад бол энэ айгу гоё л өнгө шиг харагдчихна юм. Завсрын дууч өнгө юм шиг мэдгүй дээ зөөлхөн. Гоё харагдчихгоо. Өөрөө яг юм анime хүүхэлтэй сонирхдаг. Тий ер нь яг анime тийм бас амар үзээгүй ч гэсэн нэг юм топ хитэн анимнуудын анимыг үзье. Ихтэй ч үлээдэг. Одоо болохоор од мөндөр дээр харин тийм анимегийн подкаст хийж байгаа. Тийм. Чатгараа л ярьж байгаа. Ер нь ингээд одоо тэр зүйлийг яриад ер нь өөртөө чи хэр санагддаг вэ? Ер нь яг аниме ярахаар тийм хэрэгтэй юм хийж ингэж боддог. Би бол хамгийн анх бол гэхдээ яг ингэсэн юм аа нөгөө Steins Gate гэдэг нэг аниме байдаг хгүй юу? Амар шинжлэх ухаанч аниме байхгүй юу? Тэгээ би яг тэрийг л ганцхан аниме л ярина гэж би бодож анх орж исэн. Тэгсэн чи яг ганцхан аниме ярих биш байсан юм билээ л дээ. Тэгэл тэр чигээрээ би
би ганцхан ярих гэж орж ирсэн шүү дээ гээ хэлхнээс аашин тэгээд ингээл тэгэл тэр чигтэй. Тий. Одоо болтол хэлээгүй л байгаа. За уучлаарай цаантах. Харин тийм бай. Шинжлэх ухаан бол ихтэй маш сонирхолтой. Тийм. Эргээд буцаад тэр яриа руугаа орох юм бол за шинжлэх ухаан сурахаас өмнө одоо сонирхч эхлэхээс өмнө нэг алтак байгаа шүү дээ. Тийм. Сонирхч эхэлсний дараах дахиад нэг алтак гэж байгаа юм. Гэхдээ бас яг нэг ялгаа байхгүй юм шиг. Би угаасаа л нөгөө багасаа сонирч байсан юм байна бодоодсэн чи. Бүр 3 нас 3 4 настай байхдаа жишээлүүдээ Нарны аймгийн талаар асууж ирсэн. Тэгээд цаашаа тэрнээс цааш юу гэдэг ингээ асуугаадсэн чи нөгөө тухайд надтай ярьжсэн ах. Бүр их мэдлэг нь бас яг тийм сайн байгаагүй. Тэгээд мэдгүй болоод бас мэдгүйгээс мэдгүй гэж хэлж чадахгүй шууд манахаас гараад явж исэн тийм түүхтэй. Тэгээд худлаа ярихгүйгээр шууд гараа явчихсан шүү дээ. Тэгээд асуулт нь хариулж чадахгүй. Би бүр амар асууж исэн. Яг ямар асуулт нарны аймаг. Уу яг хуу ер нь ингээл дэлхийгээс цааш юу гэдэг ингээл нар байгаа. Тэгээд нарнаас цааш юу гэдэг нарны аймаг гэж байна. Нарны аймагаас цаана юу байгаа ингээл ер нь амар хурдан яриа өнгөрсөн л дээ. Тэгэл дуусчихсан та. Маш сонирхолтой. Гэтэ одоо жишээ нь сонирхох юм зөндөө байгаа шүү дээ. Одоо жишээ нь та өөрөө энерги аураа ч юм уу бурханд итгэдэг үү ер нь. Үгүй л дээ. Тэр чинь нөгөө ерөнхийдөө яг одоо яг шинжлэх ухаанч гэж хандах юм бол нөгөө шинжлэх ухаанч гэдэг чинь нэг юм амар олон удаа ингээд давтагдсан зүйл байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө юм судалгаагаар одоо судлаад нөгөө туршилтаар батлагдсан одоо тийм орны наривчлал гэх юм бол одоо бүр 99 тэ одоо таслын ард бүр ингээд амар олон юм 9-дөөр энэ нэг зүйл давтагдчихэдэг. Гэхдээ нэг удаагийн үр дүн бол тэр чинь ингээд яг батлагдахгүй те хангалттай. Тийм. Тэгэхээр дахин сайн тийм хаач батлагдчихэдэг те. Тэр зүйлийг л яг одоо шинжлэх ухаанч гэж яриад байгаа юм байл л те. Энэ зүйл дээр яг энэ ертөнцийн дээр яг ажиллаж байгаа зүйл. Тийм. Гэхдээ ааврооны газрууд бас амар их байд юм бэлээ. Одоо онцлогоо хий зураг авч маваад тэгээд тэргээр ингээд онцлоод. Тийм аавраа чи ингэсэн байна гэж тэгтэл юм бэл. Би яг тэрэнд бол сайн итгэхгүй. Гэхдээ сүүлд бас нэг хүн миний ааврыг үзсэн нэг эргүүлдэг юмар. Чиний аавраач өстой ямар амар юм бэ л гэжлээ тэгээд. Тэгэхээр би тэгэл тухайд бол за ямар ч гэсэн хэрвээ аавраа гэж байдаг бол би амарлаг аавраатай юм байна л гэж үзсэн. Бурхан гэж байдаг итгэдэг. Би болохоор ингэж бодоод байгаа. Одоо хүмүүсийн бүгдээрнгийнх нь төсөөлдөг шиг тийм бол бурхан гэж байхгүй гэж бодож байгаа. Зүгээр яхаа бурхан гэдэг нь бид нар ингээд нөгөө симуляшнд байж болно шүү дээ. Энэ ертөнцийн маань. Тэгвэл симуляшныг нь хийж байгаа нэг хүн байж болох гэдэг хүн ч юм уу ямар нэгэн зүйл. Яг тэрийг программисттэй тэрийг яг бурхан гэж хэлж болох юм гэж бодож байгаа. Мөөг бол бурхан гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэр нь болохоор угаасаа нөгөө нэг юм бидрийг яг нөгөө үүсгэсэн анхны одоо зүйл нь л гэж. Тийм учраас бурхан гэж би хэлсэн л дээ. Түүнээс яг нөгөө утгаар нь бол тийм бол бурхан биш. Тийм. Үүслийн хэсэг гэсэн үг. Тэгэхээр одоо тэр ойлголтоор бурхан гэж үзэх юм бол одоо энэ бусад однууд ч бүгдээр бас бурхан л гэсэн үг шүү дээ. Бид нар чинь нөгөө энэ одны тоосон цараас үүссэн болохоор. ертөнц анх үүсэж хахад одоо хоёулын гэрч атом ингээд яг зэрэгцэж байж байгаа. Тэгээд тесэрчээд одоо буцаад уулзчихна гэдэг байгаа шүү дээ. Тий, ер нь л тийш үү те. Тийм, тэрийг бас өндөр подкастнаас үзсэн байгаа. Маш шинжлэх ухааны сонирхолтой яриа өртөг. Одоо ч хоёулаа шинжлэх ухаан бас ярьж шүү дээ. Нэр түрүүн энийг чи ярьсан шүү дээ. Надаа энэ амар таалагдсан байхгүй юу? Яа тэгэхээр нөгөө одоо энд болохоор юм салбидаг байгаа юм блэ. Нойтон салбидаг. Тэгэд нөгөө нэг ингээд октод чи ингээд нөгөө эмгтээчүүд ер нь бол нүрээ айгуу сайн арчилж байгаа шүү дээ. Бидрийг бодвол. За тийм. За би бол ер нь баг арчилдаггүй. Тэгээд энд болохоор нэг ингээд октод нэг хүнд юм түрхээл ингээд арчаал идэс нүүрсэвлэгч тий. Яг тэрнтэй адилхан баг тэрнээс илүү байдаг гэсэн тий. Энд олон зүйл. Энэ болохоор яг уу ерөнхийдөө нүүр угаах одоо савнтай усл гэсэн үг нэг гэсэн. Тэгээд давхар чийгд гарагчтай. Тэгээд сэнгэнүүлэгчтэй нөгөө Японч өөр амар халуун, амар хөлрөн. Тэгээд үнэр мүнэр гарна. Тэгээд тэр асуудлыг шийдэхээр л ер нь бол хийсэн. Тийм. Тэгээд хөдөө гадаа явж мохот бол. Харин тийм байна. Тэгээ би харин нөгөө би өөрөө залхуу нэг ч илүү яг уу ер нь хүмүүс ер нь жоохон залхуу шүү дээ бас. Тийм. Ер нь амьдралыг бас амар хэлбэрлэл явуулах гэдэг. Тэгээд энэ бол нөгөө юм хүм түрхээл ингэжийнхээ орон зүгээр шууд гаргаж ирэл арчингууд надад амар гоё санагдсан байхгүй. Тэгээ яг түрхээд үзэх юм бол бас их сайхан сэнгэлсэн мэдрэмж өгдөг. Тэгээ тийм Gatsby бол ирчүүд юм брэнд. Харин тийм ээ.
Та ерөөсөө арьс арчилгаа хийдэггүй. Уг нь одоо бас олон нийтийн хүн байна да. Харин тийм тэгээд яг одоо нэг арай жоохон залуу байгаагаараа л жоох явж байгаа шүү. Гэхдээ тэгэл арчиж эхлэхгүй бол бас ингээд амар сапертийн гэсэн бас би сонслоо хүмүүсээс. Тэр юу байхгүй юу? За мөнгө хамаагүй үрэх арьс арчлах хоёр нэг юмар адилхан зэрэг. Одоо хамаа байхгүй за. Мөнгөтэй байх хамаагүй, одоо залуу байх хамаагүй. Тэр чинь яг хамгийн сүүлд мөнгөгүй болонгууд пүү би тэнд яах гэж өрөвтэй гэж бодсон шүү дээ. Хөгшөрхөөрөө бас тэгэж бодно гэсэн. Арьс арчлагаагүй. Тийм. Ирээдүйдэл хөрөнгө оруулж харин одоо хэмнэлт гаргаж байгаатай адилхан. За наад ч бас амар хүчтэй орлоо шүү. Түүнээс өнөөдөр нэг удаа одоо шүдэ угааж байгаатай адилхан бохгүй юу? Шүдэ нэг угаагаад бол юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Гэхдээ угаахгүй байгаадах юм бол цоорно шүү дээ. Байнга угаагаадах юм бол шинээрээ байгаа л юм. Нүрний арьсыг адилхан. Тэрнтэй л холбоотой. Би нэрээ саяхан нэг нарны тостой болсон юм а. Бэлгийн тал авч байгаа шүү дээ. Өөрөө авахгүй. Тийм л дээ. Харин тий тэгээд нөгөөтгөө амар түрхсэн юм а. Нэг өдөр шууд түрхэл гарлаа. Тэгсэн чинь тэр нь амар цав цагаан болчихсон юм байна. Яг нөгөө цагаан болдог гэж бас байдаг юм байна л да жоохон. Цайруулагч. Тийм цайруулагчтай. Тэр нь болохоор энэ жоохон солонгосчууд их түрхдэг гэж шүү. Сонссон чинь. Солонгосын нөгөө одууд чинь нөгөө юм жоохон цагаан манхантай байх юм бол бүр илүү гоё байдаг л. Тий яг нөгөө Азийн одоо гоо сайхны стандарт чинь жоохон шаргал цагаан царай байгаад байгаа шүү дээ. Тэр яг хүүхдээ дотроо бас учиртай. Нарны тос нь болохоор дотроо бас янз бүрээр ажиллаж байгаа. Физик хамгаалттай, хим хамгаалттай гэдэг чинь үйлчлүүлж. Энэ талаас нь жоохон сонирхож ивэл химийн хамгаалттай нь болохоор одоо бодиснууд байгаа гэсэн үг. Элемент. Физикийн гэдэг нь одоо физик хамгаалт гэдэг нь болохоор одоо жишээ нь за би хөнгөн цагааны оксид, царай оксид уу. Тийм нэгдлүүд титаны оксид гэдэг юм байдаг. Тэд нар нь болохоор одоо энэ тосон дотроо ингээд маш нутаг байгаа гэсэн үг л тийм. Тэгээд одоо ийм давхарга үүсгэж байгаа гэсэн физик давхарга үүсгээд бит давхарга үүсгэж байгаа. Тэр нь нарны одоо хитягаан туяа хүний арьсан дээр нэвтрээд одоо гений мэдээллийн тэр ч одоо гимтэж байгаа шүү. Тэр нь бол мутац явагдуулж байгаа. Тэрнээс нь хамгаалж идэг. Тийм үл. Одоо нэг ийм зураг өгдөө штэ. Яг нүүрэндээ амар олон жил нөгөө юу төрөгцсөн нэг эмхтэйгийн зураг өгдөө штэ. Нарны тос төрөгцсөн. Гэхдээ нөгөө хизээч нэг юм хүзүүргүй оруулаагүй. Тэрний ялгаа нь амар нөгөө харагддаг штэ. Энэ амар өвчлөлт болсон чи энэ ч зүгээр ингээд. Тэгмээд одоо нарны хитягаан туяаны одоо тэр хор хөнөөл нь бол жишээлбэл амар өвчлөлтүүлж ийн гэсэн үг тийм. Тэг өвчлөлтүүлнэ. Тэгээд одоо нөсөө толб үүсгэн. Тийм. Нэг хөгшрөлтийн толб гэдэг чи яг үүндээ тэр чинь юу юм бэ шүү дээ тийм. Олон жил хортоод тийм толб үүсч юм шүү тийм. Одоо эс дотор юм пигмент тэгээд тэр нь ерөнхийдөө одоо тэлээд тэгээд царай борлдог ч юм. Ямар ч нэгэн байдлаар гимтэл явагдаж идэг. Тэгээд ялангуяа озоны давхаргын тэр нэмэн орнууд бол арьсны хор тавд. Оо. Тийм одоо ямар амар юм бэ. Тэгээд дээр үед байсан хүмүүс бас хэцүү царайтай байдаг гэж тэр нь амархан хөгшрөөд. Тийм ер нь монголчуудын дээр үеийн одоо хуучны зурагнуудыг харах юм бол тийм яг нөгөө явцсан царайтай байдаг шүү дээ. Нэг 20-д залуу малуу гэсэн чи бүр 40-50 юм шиг л үү тийм. Тэр чинь нөгөө нэг байнгын нартай нэгдүгээр шүү дээ. Тэгээ байнгын гадаа ажиллана үстэй ядаж идлэн. Тэгээ дээрэс нь байнга салхитай. Оо нар салхи. Тийм. Морин дээр чинь дахиад өгч тээ. Тэгэхээр нөгөө чигээ алдаад чигээ алдчихаа хуурай одоо ингээд арьсч даав шиг байлаа гэж бодвол амар хатцсан. Тэгээ нөгөө давууга хатцсан байхад ингээд агшаа цунгаадах юм бол хагарч магарна да ер нь яваа та. Тэр мал ер нь үрчлээ гэсэн үг. Чиг шүлээд тахаар одоо нөгөө арьсан хувцс чинь тосолдсон шүү дээ. Тэгэхгүй бол хагараад идэв шүү дээ. Ямар ч ялгаа. Харин тийм ээ. Үдгүүл одоо чиглэг уур амьсгалтай оронд байгаа хүмүүс илүү язтай байгаа хөөхгүй тий бас. Тэгээ одоо солонгосууд чинь сайхан царайтай байдаг нь угаасаа бас чиглэгтэй бас их гол өвчин юм. Би нэр сонноос одоо нэг арьсны өвчнөд байсан л да. Одоо юу нь бол байгаа. Атопийн дерматит гэдэг одоо энэ бисероз гэдэг нөгөө харшлууд шүү дээ. За тэрнтэй адилхан одоо энэ миний энэ суг нөгөө гарны нуглам энэ хэсэг тохооны энэ хэсгээр энэ нэмгэн арьснууд маань ингээ хууларчдаг. Тэгээ ер нь бол идгэшгүй өвчин гэж ерөөхдөө онцлогдсон л доо. Тэгээ хүзүү мүзүү ингээд бүр нэлээд улаан ирээн болчдөг. Тэгээд яг нэг эмнэлэгт үзүүлээд нэг юм гормоны өөрчлөлтөд тос байсан юм. Тэгээ тэрийг төрсөн чинь гайгүй болцсон юм. Гэтэ ер нь тэр тосоо төрөхгүй л юм зүгээр болдгоо. Тэгээ би өнгөрсөн жил Тайланд яваад амар чиглэг шүү дээ. Тэгээд надаа эмч болохоор ингэж хэлсэн юм л та нөгөө далайн давстай
давс хийж байгаа ванд ингээ хөвтгээд. Тэгэхээр би далайд орлоо. Яг үндсэн далайд. Тэгээ ороод тэгээ буцаад ирсэн чинь би тосоо түрх шаардлагагүй миний арис идэгэрсэн. Одоо тэгээ зүг зүгээр гэсэн. Тий, одоо зүг зүгээр. Тэгээ сая болохоор би 3 4 сард явчихад ирсэн. Бас дахиад Таиланд руу. Тэгээд нөгөө юм нөгөө чигшилтэй тэгээ дээрээс нь далайн давстай одоо усанд ингээ ороод нэг юм эрдэс минерал ерөнхийдөө сайн авд юм шүү дээ. Арьс чинь нөгөө хүний хамгийн том эрхтэн. Тэгээд нөгөө бид нар чинь эрдэс минералаа бас ингээ арьсаараа сайн нэвчиж авч идэг юм байна. Тэгээд сайхан далайн усанд орлоо. Тэгээд нэг цаанаасаа л нэг тийм ирүүл болж байгаа юм шиг мэдрэмж юм тэр төрсөн. Тэгээд үнэхээр л хашил маань тэгээ гарч ирэхгүй байгаа, захтнахгүй байгаа. Тэгээд энэ гар мараар ингээд битүү шарах сорив байдаг гэсэн бол одоо ингээд гайгүй болсон. Тэгээд би ингэ сонсч ирсэн өмнө ийм надтай адилхан ийм харшилтай нөхөр. За. Йоо чиглэг орн руу явсан чинь тэгэл харшилн зүгээр болсон гэсэн аахгүй. Тэг бас хуур ажилттай ч юм уу холбоотой байж болох. Тий, харин тийм юм байна. Тэгээд би нөгөө бас амьдарч байгаа газар талж холбоод байгаа юм л да нөгөө өвлөн ингээ утаатай 100 ингээ тоос шараатай болон гот. Тэр нөгөө нимгэн нөгөө арсны давхарга руу ингээд нөгөө ороод идэм биш үү тэр зүйлүүд чинь. Ер нь арьс ингээд агаар ус жинкний зөв байн явагдаж байгаа. Харин тийм юм билээ. Тэгээ орж гарч явахтаа л нөгөө юм харшил үүсгэжтэй юм шиг юм л да. Харшил гэдэг чинь гэхдээ нөгөө миний нөгөө бодож байгаагаар ингэж сонсч ирсэн л та. Нөгөө гадны бит ингээ орж ирээд нөгөө найтайлгад шүү дээ ингээд анафилаксын шок гэдэг л үү тэр нэг юм шок болд шүү дээ. Найтал. Тийм тэр чинь бол гадны бит орж ирж гарах гад ингээд найтагаад байгаа юм билээ шүү дээ өгнөд бол. Тоолон зур тий хамгаалж байгаа. Нөгөө танихгүй байгаа учраас дархлаа гэж би сонссон. Тэгэл гадны тийм өөр нөгөө утаа болон нөгөө юм тоосон зурууд тэр нөгөө PM 2.5 гэдэг чинь тэр чинь нэг амар жижигхэн юу юм бэл шүү дээ. Одоо утааны. Тэгэхээр айгүй жижигхэн зүйлүүд ингээ орж гараад байгаа учраас бидний арьс ингээ имцэн болов уу гэж би батсан. Амар өөртөө буруу гэдэг. Бас байж болох л. Тэг яг мэдээж хүний арьсны онцлог янз бүрийн шалтгааллаа. Гэтэ яг нөгөө харшлын групп мөрбийг ингээ харлаа л та би яг группт орцсон байдаг шүү дээ. Тэнгууд энэ харшилтай хүмүүс амар их болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй сүүлийн үед. Эсвэл би одоо л нөгөө ингээд бид нар ингээд сошиал ашиглаж байгаа болохоор тийм мэдээнүүд хараад байна уу? Эсвэл нэмэгдчихүү. Яг уу нэг талаараа хүн ам олширч байгаа, хоёрдугаар харшилтай хүмүүсээс олширч байгааг бол үгүйсэхгүй. Яа тэгвэл хуучин одоо эмнэлэг сайн хөгжиг байхад магадгүй мэдэгдэхгүй зүгээр байж ирсэн байж магадгүй. Эсвэл нөгөө нэг одоо амьдрах магадлал хувь нь багтай байсан гэх юм. Одоо болохоор харшилтай ч гэсэндээ ер нь явах боломжтой болсон гэх юм уу. Тэр талаас нь харж болох баг. Тийм ээ тий. Нөгөө талаас нь хүн чинь бас нөгөө өөрийнхөө харж байгаа юм ингээд илүү хараад анзаардаг. Тийм шүү тий. Яг тэгсэн л юм байна. Өөрийнхөө асуудалтай бас холбож яж маа. Яг л тэгсэн баг. Эртгэн давсан торохгүй. Харин тий. Ер нь бол тийм давс бол үнэхээр эрдэс өгт юм байна тий. Тийм. Тэр бол яг ийм. Одоо жишээ нь хүн их дасгал хийгээ хөлөрөхөөр одоо шүрмсэн татдаг. Шүрмс татхаар магнезийн дутагдалд орж ийн гэж ер нь бол үзээд байгаа. Одоо гүйлтэн дээр тэгтгэлтэй. Тэгэнгუут тэрийг нөхөхийн тулд нэгдүгээр дотроосоо хоёрдугаар нөгөө бааны давсан суудаг шүү дээ. Тэгээ тэр нөгөө кальц магний энтрийн давстай байдаг. Арьсаараа бас аваад дотроосоо авах юм шүү дээ. Арьсаараа давхар авч ийн гэсэн. Дотроосоо ч. Тэгэнгუут шүрмс таталт маань одоо сулларч байна. Тэгээд нэг сонирхолтой юм хэлэхэд хүний арьсаар бас хүн арьсаар амьсгалж идэг. Харин тийм тий. Хүүхдийн зулаа ингээд бамбалцаад байж идэг шүү дээ. Тэг ялангуяа нэлэх хүүхэд нөгөө нэг биетэйгээ харьцуулахад гадаргуун талбай амар томтой байгаа шүү дээ. Мас толгой нь бол тий. Уу ер нь одоо тийм. Тэгэнгუут одоо биеэр их амьсгалж идэг. Том болохоор яг хараа баг. Гэхдээ одоо уушиг байгаа шүү дээ тий. Уушиг чинь дотроо бас л одоо юм битүү шүү бидний арьс шиг. Гэхдээ амар олон юм нухчаа нуудтай гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд дэлгэх юм бол уушгаа дэлгэх юм бол тенсний талбай шиг хэмжээтэй болно гэж. За яг тэр одоо нарийн тоог нь би мэдэхгүй. Гэхдээ ямар ч үс маш том харьцуулахад тий. Тэгээд агаар соронгууд одоо тэр тенсний талбай шиг хэмжээтэй юмар арьсаар гэсэн үг шүү дээ. Агаар нэвтэрч байна л гэсэн үг. Бидний арьс бас яг тэрнтэй адилхан бас л нэвтрүүлж байгаа. Гэхдээ гадаргуун талбай жижиг учраас жоох ашиггүй байна. За. Тэгтэл бас амьсгалдаг тий. Тэгэнгუут хашил их болоод байж бас магадгүй заяа. Ягаад гэвэл одоо бидний ашиглаж байгаа бок аяг тагуугаа шнүр арьс ашилгааны бүтээгдэхүүнүүд нь дотроо янз бүрийн химийн нэгдлүүдтэй. Тэгээд зарим нь болохоор одоо бас хитрхи одоо нийлэгшүүлэлттэй аргаар гаргаж авсан туршигдаагүй чанаргүй ч юм уу тиймэрхүү тохиолдлууд байгаа байхгүй юу.
Эсвэл хитрхи их цайруулах гад ингээд эргээд арьсантаа сөргнөлөө үзүүлдэг ч юм уу. Тийм учраас бас бүтээгдэхүүн авахта тэрийг сонгоч ивэл зүгээр. Тийм байна те. Тийм харах хэрэгтэй. Тэгээ бокноос харшилтай болсон хүмүүс айгүй. Харин тийм билээ. Бокны харшилтай хүмүүс гэдэг байж чинь байнгын экспоз хийсээр байгаад нөгөө түндээ юм зэрэг болчихчихна гэсэн үг л дээ. За ямар ч байсан би нэг Тайланд явсан чинь одоо чиглэг газар очсон чинь арьсны харшил маань их зүгээр болсон. Тэгээд тэрэнд их би баяртай явж байгаа. Одоо хизэж идгэшгүй өвчин гэж ийсэн болвол тэгээд одоохонд бол идэгрээд л байна. Харин тийм байна тий. Гайхамшигтай. Тэгээ бас ийм бас харшилтай хүмүүс сонсож байгаа юм бол бас тийм чиглэг орн руу явж тийм далайн усанд их ороорой гэж би зөвлөхөөр байна. Уснуурт орж бас болчих. Тий, уснуурт орж болох юм тий. Бас нэр Монголдо бас тийм юм биш үү. Тэгээд дээрэс нь аршаа маршаа. Тий, аврах тосноор аршаа эдэр гэдэг чинь тэр чих учиртай юм биш үү бодоодсэн чинь. Одоо л яг ойлгож байна. Ирдсэн авч байгаа. Тий, ирдсээ сайн авч байгаа юм биш үү. Саяных дээр нэг юм нэмэж хэлчих. Би өөр амар эмзэг арьстай байхгүй. Дороо нүүр одоо улааж мулаагаад байдаг. Янз бүрийн ашиглах. Энэ Gatsby-гийн бүтээгдэхүүн болохоор ер нь бол надад зүгээр байд. Тэгээд яг Япончууд чинь бас одоо юмэг жоохон этиктэй хийх одоо тийм болчиход байгаа л та. Хуучин болвол мэдээж өөр гэсэн. Тэгэнгუут бүтээгдэхүүнүүд нь голцоо одоо аюулгүй стандарт айгүй өндөртэй байдаг гэсэн үг. Ер нь үсэн дээрээс тэр юун дээрээс айгүй сайн туршдаг юм байна л да тий. Тэгвэл одоо ер нь бол тэгэл тийм байна тий. Харьцангуй одоо үйлчилгээний юм алхуурч гэсэндээ бүр амар ингэж хашил аллерги өгөөд хүн яагаад тах юм бол харьцангуй бага юм шиг санагдсан надад. Энэ тийм яриа байдаг шүү дээ. Япон бол айгүй чанартай гэл тий. Одоо тэгэл Toyota олно шүү дээ. Тий. Тэгэл бас яг Япон Герман хоёр их яг тэгдэг те. Ер нь бол нэг итгэвчмээр юм шиг санагдав. Итгэвчмээр те. Дэлхийд болохоор нэгт Герман нөгөө эрүүл мэнд дээр ордог, хоёрт Япон ордог гэдэг байна шүү дээ. Тийм үү. Нөгөө яг хав тэр маань дайны үед нөгөө хүн дээр нөгөө амар харгас туршилтууд хийсэн шүү дээ. Тэр нөгөө амьд тархийг харсан гэж байхгүй яг ажиллаж яхад нь бүр амьдаар нь тийм. Амьдаар зүрхийг нь харсан гэж байна. Тэгэл ер нь ийм нөгөө амар олон хүмүүс төр одоо зэрэмдэлж одоо тэр хүмүүсийн цусн дээрээс л одоо ийм туршлагатай клиникийн туршлага айгуу сайн болсон гэж би сонссон. Нэг талаараа бас одоо харгислал тийм. Гэхдээ нөгөө талаараа тэр хүмүүсээр золиослж одоогийн нөгөө эрүүл мэндийн төвшин тэгж сайжирсан гэж би сонссон байхгүй. Тэг амар туршилтуудын сонссон ч бас хүмүүст хормоор зүгээр ингээд цацж мацаалдаг хормороор нь хортуулад тэгээд ямар хит тоноод өгч ийн яаж ийн гэдэг бүгд ингээд одоо нэг лабораторид чинь хулган дээр туршилт. Тий, хулган дээр туршилт хийдгийг л яг л юугаар хийсэн байхгүй хүн дээр. Тэнгуү тэнцээ бас нөө шууд хүн дээр хийхээр ч бас илүү бодиттой үр дүн гарч байгаа юм шиг Тий, санагдав. одоо бид нар хулган биш шүү дээ. Тий. Нөгөө нь яаж байгаас хэлэх үлгэдэ тий амаараа. Тий. Хулган чи ярьж чадахгүй. Тэр яг уу бас нэг юм хэл. LD50 гэдэг баг. LD50 гэдэг нь Little Dose 50 гэсэн. Ямар ч бодсон дээр баг. Усан дээр хүртэл. За тэр нь юу вэ хөө? Тэр нь болохоор одоо үхлийн тун гэж байгаа байхгүй. Тухайн бодисыг одоо тодорхой килограммтай хүн одоо идэх юм уу? Үхэх тунгийг л ер нь хэлж байгаа. Ямар ч бодисонд бас үхч болно шүү дээ, тий. Тэрийг туршихтаа ингээд лабораторид 100 одоо харах ч юм уу хулганд одоо тэр тухайн тунгаар нөгөөд 50 нь ингээд ерөнхийдөө чадарч явах юм бол үхлийн тун 50 гэж гаргадаг. Усан дээр одоо тэр нь би массаас ер нь шууд хамаарна. Гэтэ нэг 10 хэдэн килограмм орчим тэр ба литр. 10 литр ус уух юм шууд үхнэ гэсэн үг. Одоо нэг доор жишээ нь би 13 5 литр ус уух юм бол шууд үхнэ гэсэн үг. Пөөх. Ямар амар мэдээ те. Тийм. Ямар ч юм дээр ийм одоо LD50 гэдэг тоо байдаг. Тийм. Тэгээд нөгөө юмны чинь тун таарахгүй бол хорвол гэдэг хэлээ. Би нөгөө саяхан бас ямар хүнэсжүүлэн зүгээр энэ сонссон юм аа. Нөгөө сайн хүнсгэж байхгүй муу хүнсгэж байхгүй зүгээр яг химжээ хязгаарлалж байдаг гэж би сонссон байхгүй. Ямар ч юмн дээр жангум дээр тэгдэг лөө. Жангум дээр. Эмэн дээр тэгдэг. За. Тэгвэл угаасаа эм чинь нөгөө нэг тунгийн тааруулсан хор гэлдэг гэж байна шүү дээ. Ер нь бол. Угаасаа нэг юм могооны хортой тэмдэг гэж идэг шүү дээ. Тэр эмнэлгийн тэр эмийн сангийн нөгөө нэг юм дээр чинь. Тэр чинь тэгээд амар сонирхолтой. Могооны хорыг жишээ нь ингээд багаар ингээд уугаад тэгээд дасгаад тэгээд тэгсээр уугаад ингээд тунгийн өсгөөд тэгээд сүүл рүүгээ одоо баг дархлааччихдаг. Могооны хорон дасалтай болж байгаа юм шүү дээ. Тэгээд дээр үед нөгөө нэг ялангуяа би нэг айгу хордуулдаг байхад жишээ нь Клеопатра гэдэг одоо Египтийн хаан болвол ер нь нэлээд олон могооны дархлаатай болцсон байсан. Тэгээд энэ ихтэй яг би нөгөө түүхийн мэрэгчлэлтэй биш учраас мэдэхгүй зүгээр. Ер нь бол тийм. Гэхдээ яг өөрийнх нь нэг дархлаагүй байсан могооныхон хооронд
нас урсан гэж юу. Оо. Тэр нь бол өөр хорнууд бол ирж ил байсан биз дээ. Тэгвэл ер нь бол мэдгүй. Өөр хорнуудтай нөгөө хордоог дасцсан байсан болохоор гайг байсан юм шүү. Тэр яг хортуулах гэсэн нөхөр нь бас нилээн зовсон л ухалтай. Тэ нилээ явсараа тэ. Тэгээ сүүлд нь л нэг хорн дээр л алчтай. Гэтэ яг энэ дархлаажаад яадаг нь бол үнэн. Тэгээд хилэнцгийн хор зэв ялангуяа их имийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг юм да. Тийм. Тэгээд ер нь баг дэлхийн хамгийн үнэтэй шингэнүүдийн нэг байт юм билээ. Тийм. Энэ амьтдууд ч аалз маалзны одоо тэр могооны хорчин ерөөсө хазаал нөгөө хороо ингээд цацж байгаа шүү дээ. Нөгөө шингэн нөгөө шүднийхэн завсаар баг гарч ирдэг юм. Ирчихсэн үгүй юу? Харахсан чи. Тэгээ ямар ч гэсэн тэр нөгөө махын нэг зөөлдөг чинь ингээд шууд ингээд хөдөлгөөн ингээд удаашруулаад тэгж аалдаг л гэж хэлээ. Тэгээ могооч нөөрэ зээжлж чадахгүй нөгөө залигдаг болохоор тэгээд нэг зөөллөөд тэгээд иддэг юм бэл. Дотроо бас хид хидэн төрөл үйт юм шиг байна. Тийм билээ. Хамгийн амар хортой могоог би сонссон чинь тэр Австралид байдаг нэг могоо гинэ. Саарл могоо. Австралид байж таараа. Австрал угаасаа амар эвгүй ор юм шүү. Тийм. Шуу иддэг аалз маа. Шуу иддэг аалзаа. Шууны аалз гэдэг өөр юм. За. Бараг л одоо хав шиг юм байж байгаа. Хав шиг үү? Тийм. Амар наасаа. Тэр нэг юм дээр харсан чинь яг тэр нэг могооны хор болохоор ингээд цус шууд өтгөрүүлээд юм баг маримлаач шиг болгочих. Тэгэхээр чин цусны гүүхэ болил өгч юм шүү тий. Баг тэгдэм юм. Дотроо тэгэл 9 жоор ороод хорт болт юм шиг байна гэж наа. Нэр цус гиснээс би ингээд нөгөө сая өртчлсэн үзлэг лөө нөгөө эрүүл мэндийн нөгөө өртчлсэн үзлэг гэд болж байгаа шүү дээ. Тэнд үзүүлсэн чинь ер нь л гайгүй ерөнхийдөө гарсан. Гэхдээ миний цус өтгөрлөлттэй байсан. Тэгээд одоо вакцинаас болсон юунаас болсон эсвэл зүгээр би бас ус бага уудаг байснаас болсон байж магадгүй. Тэгээд би цус шингэлдэг юм уугаад одоо ч ихэж үзүүлэг байгаа. Тэгэхээр энэ өдөр болгон сайн ус сайн ууж байгаа. Нөө цус шингэлгээд хамгийн гол нь ус сайн байх хэрэгтэй юм билээ. Тэгээд ер нь хүмүүс их л цус өтгөрсөн байгаа харагдчихлээ. Тэгэл нөгөө ер нь хүн амтнаас ингээд мэдээ сонсон шүү дээ. Эмнэлэгт үзүүлээд тэгэн гот миний цус өтгөрлөлтөй гарсан марсан гэл тийм их сонсож байна. Тэгээд цус өтгөрхөөр чинь болоо зүрхэнд муу. Тэгээд зүрх чинь нөгөө юм өтгөн юмыг ажиллуулах гэдэг амар ингээд ачаалдаг. Тэгээд насаас тийм. Харин тийм зовж байгаа. Зүрх чи одоо бидний ганц одоо зогсохгүй ажилдаг эрхтэн байгаа шүү дээ. Тэгээд анх хоёроосоо ингээд ураг байхаас нэг цогцлол тэгээд ирчихтэй шүү. Тэгсэн чинь би зүрхний ингээд талаар судалсан чинь зүрх чинь айгүй сони юм биш үү? Бүр хамгийн гайхалтай юм байна. Зүрхний эд ис биш үү? Бөөнөрөө агшиж сундаг тийм ис юм байна ерөөсөө. Анханасаа агшиж сундаг. Гэхдээ тэр агшиж сунахдаа бүгдээрээ нэгэн зэрэг агшаад нэгэн зэрэг тэлдэг. За. Тэгэн гутын чинь зүрхний хэм алдагдана гэж нэг юм яриад байдаг шүү дээ. За тийм сонсч байсан. Тэрсэн чинь ерөөсөө яг хэм алдагдаж байгаа гэсэн чинь тэр чинь олон зүйл яа нэгэн химнэлд ороод нэгэн зэрэг л ингэж явах хэвээр. За тийм. Тэгээ энэ хим алдагдчих юм бол нөгөө зүрх ингээ буруу ажиллаад ингээ дохолддог. Одоо нэгтэл нь шахчихад нөгөөтөл нь арай хоцордог. Тий. Тэгээ ийм үйлдэлүүд болдог гэсэн. Тэгээд ерөнхийдөө энэ хэлэх гээд байгаа санаа нь гэхээр зүрх өөрөө амар юм лаг ингээ эснээс бүтддэг юм байна. Бүгдээрээ агшиж жижигэрч чаддаг. Агшиж нөгөө сунч чаддаг тий. Нэгэн зэрэг. Тэгжиж энэ ийм том жижиг болж байгаа үйл явдал ингэж цусаа шахт юм бэл. Тий. Би энийг мэдээд бүр үнэхээр гайхсан. Тэгэл би тэрнээсээ цааш тэрийг ойлгосны дараа зүрхний хэм алдагдана гэдэг чинь ийм учиртай юм гэж ойлгосон. Хэм алдагталт саяны тодорхойлолт ер нь буруу байж магадгүй. Магадгүй яг буруу байж магадгүй. Би яг ойлголтоор ингээд нэг хэм гэхээр одоо нэг тийм яг нэгэн юунуудад ингээ хэмнэлдээ орох хэрэгтэй л гэж би яддаг гэж. Эсвэл нөгөө нэг ингэж тогтмол цохилж байгаа нь ингээл нэг туг гэх тийм сонин цохилдог болчтой юм л. За тэрийг бол мэдхгүй. Тийм яг жоохон мэдхгүй мэршлээ. Гэхдээ агшид сундаг нь бол үнэн шүү яг. Өнөрөө нэгэн зэрэг тийм. Ер нь баг амтны насжилт бол бас зүрхний цохилтоор хэмжигдээд тах шиг байдаг шүү дээ. Тийм үү. Тийм. Ялангуяа одоо зүрхээ их цохилуулаад ачааллуулаад тахаар хүний нас богиносдог. Богиносдог. Тийм. Тийм үү. Их ачааллуулах нь уу? Ачааллуулах тусмал муу. Тэгэд уг нь ачааллуулаад байх сайн гэж ярьдаг үстэй зүрх судасны өвчтөн хүмүүс. Тэр ихтэй одоо янз бүрийн ачаалт байгаа л та. За би яг нөгөө бас гүйлтийн юу сонирхож байхдаа ингээ харж байна. Тэн дээр зон тренинг гэж үүдэг байхгүй. Зүрхнийхэн цохилтыг тоогоор ингээд 5 зонд хуваачиж байгаа. Тэгээд зон 5 гэхээр одоо бүр нэлээд өндөр цохилч юм гэсэн. Тэгээд зон тренинг хийхдээ яадаг вэ гэхээр зүрхнийхэн цохилтыг нэг тодорхой тий. За 100-аас 120 хооронд
хүртэл би одоо энэ дасгалыг гийнэ гээд тэгээд дасгалаа хийдэг. Тэгснээр Зүрхэндээ нэгдүгээрт баг ачаалаа урт хугацаанд үр дүнтэй. Гэхдээ дасгал хийх зүгээр өөр байдлаар зүрхний цохилт өсөх 2 ондоо. Мэдээж биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхэд бол зүрх ачаалж байгаа шүү дээ. Гэхдээ дагаад илүү хүчтэй болж идэг. Тэгэнгუთ одоо атлетик хүмүүсийн ялангуяа гүйлтийн хүмүүс ч юм уу дунд одоо хэвийн үеийн зүрхний цохилт нь бүр амар багасаад бараг л 40-50 мянга болсон байдаг гэж байна. Ялангуяа мэрэгжлийн хүмүүс. Тийм үү. Тэр маань хэдий тэр хүн дасгалынхаа хугацаанд зүрх нь ачааллаа 120-30 болоод бие илээж байгаа ч гэсэндээ бусад үедээ хэвийн үеийн цохилт нь одоо 60 байдаг бол бүр 40 идэр яваад орчдөг. Тэгэхээр урт хугацаанд тэрийг нөхч нэ гэсэн үг. Бүр амар ингээд байнгын ачааллуулаад ах юм бол ерөнхийдөө хурдан илэгддэг тийм. Бас яг л юутай л байх хэрэгтэй юм байна л. Хэмжээ хязгаартай л ажиллах юм байна л да тий. Бас юм ухаалгаар л. Тэгээд одоо жишээ нь туула Hummingbird гэдэг нэг шоу байдаг шүү дээ. Яадаг шоу. Одоо нэг Pocahontas дээр гардаг нэг юм амар хурдан нөгөө нэг юм нөгөө юу шүү тий. Нөгөө шүдэнсний хайрцан дөрөв шиг багтдаг гэдэг шоу шүү дээ. Баг шахууд юм л. Би тэр шоуг харж байсан. Тий. Нэг амар урт шуутай. Тий. Тэр шоуны зүрх нь бол бүр галзуу цохилдог гэж байгаа. Тэгээд нас богонтой гэж байгаа. Туулаа чинь бас тэгээ амар хурдан болохоор тэгээ нас богонтой юм уу? Яг шууд хамаарал байхгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм хамаарал бол ба. Зүрхээ хэр их ачааллуулсан за тэгээд ер нь бол явж гинэ л гэсэн үг энэ цаахаараа тий. Йоо тэгээд одоо яаж гайгүй ачааллуулах жишээлбэл 7 хоногт хэд одоо жишээлбэл дасгал хөдөлгөөн хийж явах хэрэгтэй. Яг уу дасгал хөдөлгөөний тал дээр бол ер нь тогтмол хийх хэрэгтэй гэж байгаа. Тэгээд одоо тамхи татдаг хүн, арх уудаггүй хүн байгаа шүү дээ. Тэрнээс үл хамаарч заяа. Дасгал хийдэг хүн, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүн илүү эрүүл урт амьдардаг гэж байгаа байхгүй. Тэгээ арх уудаггүй. Яг хөө мэдээж арх тамхи хэрэгэлдэггүй нэмээд дасгал хийдэг бол илүү урт. Гэхдээ хэрэгэлдэг ч гэсэндээ дасгал хийдэг хүн нь хэрэгэлдэггүй мөртлөө дасгал хийдэггүй хүнээс илүү эрүүл байдаг гэдэг юм би бүр сонссон шүү. За ер нь тийм байж магадгүй хаа. Яг ийм бид нь штэ. Нөгөө яг хөө энэ нэг онгоо шиг юм бид штэ нэг 90 идтэй хүн ингээ тамхи татаад та ингээ тамхи болохгүй гэсэн. Манай эмч болохгүй гэж хэлсэн. Тэгээ та эмч яасан гэсэн чинь өвцөн гэдэг хэлээд штэ. Тэгээ нөгөө хүн хүний бас нөгөө онцлогоос хамаардаг байж магадгүй байх л та тий. Нэг онцлог гэдэг чинь бас нэг тийм цаанаас нэг өөр юм байгаад байгаа юм шиг санагдаад байгаа. Хичнээн ингээд тамхи татсан ч гэсэн би ч тамхи татдаггүй ч гэсэн нөгөө нэг тамхи татаад амар урт насалсан тийм хүмүүс байдаг л да. Ховор. Тэгээ ховор л юм байна. Тэр бол одоо Марк Цукерберг баян болж байгаатай л адилхан. Гэтэ тамхи татдаг хүмүүс ер нь бол уушигны асуудал хорт тавдраар өгөхгүй гэж байгаа юм за. Тийм үү. Юугаар цус нь өтгөрж өгөх үү? Төрүүлээ зүрх цуцны өвчнөр өгч. Тийм. Уушигтай асуудал үүсгэсээр байтал тийм. Уушиг бол хитрхи хурдан дасан зогтгоос ад нэг тийм өөрөөрөө бас амархан илгээгээд идэх те. Би өөртөө сонсож байсан тийм. Гэтэ яг одоо Улаанбаатарын хувьд бол хэцүүтэй өөрхийг цаг байгаа ч юм уу бас. Тийм. Өвөл нь утаатай. Бас утаа амир шүү гэснээр ингээ тамхитад дэждэг гэсэн тийм. Бас тамхи шиг л одоо ерөөдөө утаа орж байгаа гэсэн үг үү? Ер нь бол яг уу дотроо бас утааныхаа найрлагаас л хамаарна л да. Одоо дутуу шатсан CO вэ нүү CO2 вэ нүү. Тэгэнгუთ заримдаа ингээд тэр чинь ялангуяа нөгөө нүүрсээ боловсруулаг байх юм бол азот хөхөр энтрийн нэгдлүүд байгаад байгаа байхгүй. Тэд нар болохоор одоо бүр хортой. Тийм тэгээд тэр 100 ингэж сольж молоод идэх чи одоо тэр түлшээ дотор нь бүрэн шатаах гэдэг юм гэсэн. Уг нь л тийм. Дутуу шатангууд илүү хүнд CO гэдэг нэгдэл гар. Тэр нь болохоор илүү хортой. Угаараа гэж нэрлэж байгаа. Тэгэнгუთ дотроо дахиад тоосчлт байж болно те нөгөө нэг жижигхэн ширхтээ партиклууд байгаа. За тэгээд одоо юу байх? Одоо тэр шахмал түлшин дээр ялангуяа нөгөө барьцалдуулагч цавлаг нь өөрөө бас одоо барьцалдуулах гэдэг ингээд тэр нь өөрөө бас хорт байгаад байна гэдэг тийм нэг одоо судлаачийн юмыг би бас харж ирсэн. Ялангуяа тэр нь ялах хөгшрөн хүмүүст илүү хүндэлж байна. Хялгсан судсын ингэж очиж нөлөөлөд байна гэдэг тийм амар юм сонссон. Манайх бол би одоо энэ утааг одоо яг бие яаж мэдвдэ. Гэхдээ энэ нөгөө нэг одоо зөв миний бодлоор ингэчүүл болох юм шиг санагдаад болох ч гэж зөвөр бас яг цахилгаан станцууд л нэмж барих хэрэгтэй л гэж боддог. Миний хувьд бол одоо би ч нөгөө цахилгааны инженер шүү дээ. Тэгэхээр нөгөө юм уус ингээл хичээл үзэхэд бид нар чинь ингээл өдөр болгон
нөгөө Оросоос тог тэ цахилгаан эрчим хүч нэмэлтээр авдаг. Бидний нөгөө яг эд ачааллын үеэр нөгөө манай станцууд дийлэхгүй угаасаа. Тийм учраас байнгын тог одоо нөгөө энэ эрчим хүчний систем гэдэг зүйл чинь нэг юм олон улсын эрчим хүчний системтэй ингэж холбогдсон байж идэг. Тэгжиж нь илүү найдвартай одоо манай улсын тог ингээ унлаа гэж бодоход тэнчэнээс нөгөө нөхөж ингээ эрчим хүчээ чадлаа авчдаг тийм. Ингэж ажилтгал юм байна. Тэгэд бас нөгөө Оросод бас өөрсдөөс их үнэхээр бариулахыг хүсдэггүй те. Одоо ингээд харахаар усан цахилгаан станц барих гэхлээр ингээд хориглоод ийждэг шүү дээ. Тэгээ тэр хориглож байгаа хүмүүс нь Оросод өөрсдөө бийж идэг. Өөртөө тогоо зарах гэдэг. Тий. Хамааралтай. Биднэрт болохоор зарахтаа тэр галуутын баг цахилгаан усан цахилгаан станцаас тог нь явуулдаг гэж би сонссон л доо. Яг энэ бол зүгээр сонс. Гэхдээ магадгүй шүү дээ. Тин чинь амар олон усан цахилгаан станцууд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд бид нар одоо ингээд хямралт эрчим хүчний хямралтай байгаад байгаа байхгүй. Тэгэл тогоо хэмнээ гээл те энэ өвөл чинь бас нөгөө унтарчвал бас амар хэцүү шүү дээ. Унтарчих юм бол нэгж асаах гэж 1-2 хоног болдог байхгүй юу? Тэр цахилгаан станцын чинь тэр нөгөө фаз мазыг ингээд тааруулахын тулд хамаг бөө юм болдог. Тэнгуут тэр хооронд хамгийн гол нөгөө пар одоо юугаар явж байгаа шугамаар явж байгаа уснууд маань хөлдөх тийм аюултай байдаг. Тэгээ тэр хөлдөлт бол за яг тог буцаад ингээд ирдэм байж. Гэхдээ тэр хөлдсөн юм амар их урт шугам бааш хэдэн километр. Энэ шугамуудыг яаж гисгэх вэ гэдэг тэр чинь нэг асуудал. Одоо судасны бүглэрэл одоо дуусчихсан гэсэн үг шүү дээ. Хэрвээ. Тэгээ ялангуяа ус ч өөрөө хөлдөхөөрөө тэлнэ. Бусад тийм шүү дээ. Тэгээ нөгөө хоолойнуудаа бас зад буудаад бүр харин тэгэхээр нөгөө нэг ингээд Монгол улсын ганц зүрх бол яг ТЭЦ 4 юм билээ. ТЭЦ 4 одоо хамгийн өндөр ачаал авч байгаа 500 600 мегабайтын чадaltaй л 400 ч л. Тиймэрхүү тэгээд би цөмийн станц барихыг амар дэмжд юм өө. Гэхдээ багадаа бол юу ажилласан шүү дээ. Би нөгөө мэдгүй голомт гээд цөмийн сэрэг хөдөлгөөн байдаг байхгүй юу? Сүүлд яг тэр Оросын санхүүжилттэй л газар олж таарсан л та. Тэгээ би мэдгүй. Тэгэл амар нөгөө Чернобылийг бүгд автомат гэтэр гэлээ амар уриал азан барил явж исэн. Тэгээ мэдгүй хүүхэд байхдаа тэгэл тийм хас бүлгэн байдаг шүү дээ. Тим дотор орцсон мэдгүй. Тэгэл явж исэн. Тэгээ сүүлдээ би цахилгааны инженер болоод юу вэ? Энд чинь ийм зүйл байсан юм биш үү? Яагаад би юмд явцсан гэл. Тэгэл яг нөгөө мэдхгүй юмнаас айдаг. Тий. Тэгэл сарын дэлэмдуулж ингэж шаах. Харин тийм юм байлээ. Тэгэл одоо ингээд би ер нь бол уран олборлоод байгаа шүү дээ Монголд. Олборлох гээд байгаа шүү дээ Францууд чинь. Бас ингээд сая ингээд дайм болсон чинь бас нэг талаараа ингээд одоо нэг ингээд муу юм болж байгаа нөгөө талд нөгөө сайн юм ингээд байдаг гэдэг нэг тийм байдаг байхгүй юу? Яг тэрэн шиг л одоо дайн бол муу штэ. Гэхдээ нэг талаараа сайн зүйл нь жишээлбэл нөгөө Оросоос нэг уран авдаг гэсэн Францууд чинь одоо Монголоос одоо уран авах гад ингээд гэрэмэр хийж байгаа юм байна тий. Тэгээ тэр нь бол надад амар гоё таалагдж байгаа. Тэгээд биднэрт бас юм станц ураны тий цөмийн станц барьчвал их гоё санагддаг. Гэхдээ яг нөгөө хүмүүс мэдэхгүй зүйлс айдэн штэ. Нөгөө уран бол цөмийн станц бол яг нөгөө Чернобыль гэж шууд ярьдаг штэ хүмүүс. Ингээ харьцуулж байгаанаас амар муу харьцуулалт л да. Нөгөө нэг Чернобыль болохоор нэгдүгээр үеийн реактор юм байл л да. Тэр нь болохоор тийм дээр үеих анх л одоо гарч исэн. Тэгээ одоо болохоор 2 3 4-р үеийн реактор дээр явж байгаа юм байна. Тэгээ Фукушима гэдэг нөгөө Японы цөмийн станц чинь ингээд нөгөө дэлбэрээгүй л дээ. Гэхдээ нөгөө газар хөдлөлт болсон чинь нөгөө реакторт нь ингээд ан цав гарсан. Тэгээ тэр нөгөө ан цаваар нь л цацрыг үлэхэд бодис гарсан. Тэгсэн чинь нэг гоё юм нь одоо бид нэр хүн төрлөختөн одоо 7 8 балын газар хөдлөлтөнд ийм нөгөө реактор маань те нөгөө дэлбэрэхгүй ингээ аюулгүй ажиллаж байгаа гэдгийг бид нар ингээд сая ингээ шалгачиж байгаа юм байна л да нэг талаараа бас нөгөө талаараа тий нөгөө талаар ингээл төс гэл явахгүй тий явахгүй тэгээ тэнгуут чинь тэр чинь бол бүр Чернобылээс илүү хүчтэй тийм реакторууд байж байхгүй илүү олон мегабайтын чадaltaй. Тэгээ ямар ч байсан хүн төрлөختний хийж байгаа юм нь ер нь гайгүй явж байгаа юм байна лээ. Тэгээд бас нөгөө ногоон эрчим хүчтэй орд юм блэ цөмөстэй тий нөгөө яг тэгэхээр нөгөө хүлэмжийн хий нөгөө хэр бага ялгаруулж байгаагаараа нөгөө явчихж байгаа шүү дээ. Тийм тэгээд одоо цаг уурын өөрчлөлт уур амьсгалын өөрчлөлт чинь бас нөгөө амар том асуудал болцсон. Гэхдээ тэрнээс илүү нэгдүгээр тавигдж байгаа асуудал нь бас эрчим хүчний хямралаас орсон юм байлээ. Үг сугад түлэх нүүрсэг болж байгаа гэсэн үг. Нүүрс биш ээ. Одоо ер нь бол эрчим хүчний хямралд орсон. Түлэх нүүрсээс гадна бас түрх нүүрс ч гэсэн ерөөдөө багасж байгаа л угаасаа ингээд нэг чинь шахвдах нөөцтэй шүү дээ. Тэгэхээр угаасаа цөм рүү орно. Тэгээд бас нарны юм сэргийгдэх эрчим хүч рүү орно. Тэгээд хүмүүс ингэж ярьдаг шүү. Сэргийгдэх эрчим хүчийг ингээд нэмэгдүүлье. Тэ манайх чи юм их нөөцтэй гэлдэг. Эрчим хүчний юм нэг одоо юм том систем рүү ингээд нэг тогоо ингээд хамтаа ингээд залгаж байгаа шүү дээ. Тэгэхээр залгахад нэг юм 21%-аас дээш байж болтгүй юм байна л да.
Юу гэсэн үг вэ? Тэр нь болохоор цэрэгдэг эрчим хүч нэг юм сул тал байдаг. Тэр нь болохоор байнгын найдвартай дотор одоо эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй. Бүрхэг бол тийм бүрхэг болж ийж болчихж байгаа байхгүй. Тэнгуут нөгөө хэмжээнээс амар их хувь ингээ байх юм бол нөгөө 50%-аас дээш байх юм бол тэр нь унчлаа гэж бодоход тэрийг нөхөх гээд нөгөө босод юунуудаа дийлэхгүй учраас нөгөө унах имэстэй учраас 21%-аас дээш гаргадаг юм байна. Нийт эрчим хүч боловсруулалтын 21% хувь нь сэргийгдэх эрчим хүч байх боломжтой гэж үзэж байгаа юм шүү дээ. Харин усан цахилгаан станц болохоор сэргийгдэх эрчим хүчтэй орж байгаа ч гэсэн арай найдвартай гэж үздэг. Яг тэгэхээр нөгөө дал нь ингээ харагдчихин те. Ус ингээд иймэрхүү нөөц ингэж байгаа юм чинь энэ бол тэдэн юундаа ажиллах юм байна гэдэг нэг юм. Тэгэхээр усан цахилгаан станц арай гайгууд орд юм лээ. Тогтмол одоо урсчил байгаа юм тийм. Тэнгууд нар болон салхи болоод яг найдвартай доордгоо. Салхигүй өдөр гэж байна, наргүй өдөр гэж байх боломжтой учраас нөгөө энэ 21%-аас дэвшлэлдэг юм билээ. Тэгээ яг хав үнэхээр 21%-д манайх арай хүрээгүй ч байгаа ч гэсэн бид нар бол яг эрчим хүчний систем рүүгээ залгаж болохгүй. Гэхдээ нөгөө юм жижигхэн нөгөө сумууд ч юм уу тийм газрууд руу зүгээр тусна. Одоо нөгөө яг эрчим хүчний систем рүүгээ оруулахгүйгээр зүгээр станц гэдэг үг үү тэр чинь. Тийм под станц гэдэг нь нүдид станц л да. Тийм. Ер нь тиймэрхүү жижигхэн зүгээр юм өөр эрчим хүчний үүсвэр болгоод ч юм уу оруулж болох юм байл. Сумууд руу аслагдсан газрууд руу. Одоо жишээ нь ялангуяа өөр газар ингээд амьдрахад тийм. Тэгэхэд бол асуудал гэх юм бол тог байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхэд бол нөгөө салхи болон нарныхаар бол хангалттай явах боломжтой болчихдог. Жижигхэн газрууд бол гэхдээ нөгөө миний яриад байгаа нь эрчим хүчний систем гэдэг нь нөгөө нэгдсэн улсынхаа систем рүүгээ тэгж залгах нь л одоо аюултай одоо 21% байлаа байх юм байна. Тэрнээс ихсэж болохгүй л гэж л. Тэгж л хичээл төр үздэг байсан да. Энэ тэгээд юу юм уу? Одоо жишээ нь за одоо тэр чинь өдөр ингээд нар гарч хахад мэдээж амар их ажиллаад шүн яах юм. Шүн үү? Шүн ер нь бол батарейруугаа л хөрөнгөлүүлж аав. Ерөөсөө. Тэгээд нөгөө батарей чинь ямар их зардалтай байлаа бас тий. Батарей амар үнэтэй юм шүү. Тийм үнэтэй. Тэгэхээр нөгөө ийм асуудал нь ерөөхдөө тийм. Одоо нэг шийдэж байгаа асуудлууд нь болохоор нөгөө ингээд төвийн эрчим хүчний систем рүү залгаад байна шүү дээ. Өдөртөө ингээд нөгөө тогоо ингээд нийлүүлээд тэгээд оройдоо ингээд баг буцааж ингэж авах нь холгүй ерөнхийдөө нэг тиймэрхүү байт юм л тий. Хоёр тоолын тоолор гэж байгаа. Тэгээд нөгөө айл болгон жишээлбэл одоо сэргийгдэх эрчим хүчний панел болон ийм синс болон нарны юутай болчих юм бол бас буцааж тог ингээд өдөр амар их үедээ яваад станц руугаа явуулаад орой нөгөө нэг явуулснасаа зөрүүгээ ингэж аваад нэг юм хоёр талын тоолор гэж ус байт юм л. Гадаадд бол яг иймэрхүү технологиудыг ашигладаг юм билээ. Тий. Монгол улсын хэмжээнд дараахан. Гэтэ одоо ялангуяа хөдөө мөдөө байхад бол ганц айл майл бол ерөнхийдөө гайгүй шүү дээ. Хитэн айл майлууд бол ямар ч асуудалгүй. Тэг би бүр жоохон бахта хөдөө явж байхад нарны зай хураагуурт ирж байгаа. Тэг аккумулятор залгацсан. Тэгэл уцаа зинэглээл. Тэгэл зургтаа үзээл. Гэтэ нөгөө солбдог гэрлээ унтрааж байгаа л зургтаа үзсэн. Илүү олон аккумуляторуудтай байх юм бол илүү арай хүчтэй л гэсэн үг. Тэгэл нөгөө хөргөч мөрчөө залгацааж байна шүү дээ. Тийм бэл. Тэр бол одоо баг илүү өндөр хөгжилтэй юм ааш. Харин тий хөдөө бол айгу амар санагддаг ш надаа. Ямар ч нөгөө юунаас хараат бус те. Тэгсэн чи одоо ингээл Starlink ингээд болчлоо те. Интернеттэй. Тий интернет амарлаг хурд интернеттэй болчлоо. Тэгэл хөдөө гараад амьдрахад сайхан л болчлоо гэж би бодож ш. Тог байвал тэгээ бус. Харин тий. Үгүй энэ яг юу юм бэ? Эдэр all in гэсэн. За наач ч юм болохоор лөө шин. За энэ яг хуу Gatsby болохоор ер нь Азта ер нь ирчүүдийн номер 1 гэж Японы брэнд. Great Gatsby гэх кино үүдэн шүү. Тэрнээс сэдвсэн үү те? Тэр киног одоо энэ Mandon Group-ийн одоо өв залгамжлагч юм уу да үзээд тэгээ одоо урам зориг inspiration аваад тэгээ Gatsby гэж сервисээр нэрлсэн, эргэжтэйчүүд зориулсан. Тэгээд хайрсааш. Олон юм түрхэхээр хэцүү байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг all in one гэдэг чи одоо олон юм холцсон гэсэн үг юм уу те? Ялангуяа эрчүүд хоёр юмд дургу гэж. Олон байх. Нэгдүгээрт олон complicated юм, хоёрдугаарт нүүрэн дээр тос түрхэхээр ингээд наалтаад байдаг шүү дээ. Тийм. Бухчин мэдрэмж авагдаад байдаг шүү. Тэрэнд дургу. А энэ болохоор тийм мэдрэмж төрүүлдэггүй. Яг л эрэхтэй ярьсан. Энэ тэгээд юу юм? Lotion гэдэг чи арай шингэн гэсэн үг шүү дээ. Тийм шингэн. Тэгээ ер нь бол шингэнээс одоо өтгөн рүү гэдэг тийм дараалал түрхтэй юм билээ те. Би саяхан л одоо мэдлээ л те. Ер нь нүүрэн дээр түрхдэг юм дараалал нь илүү шингэнээс нь. Одоо тэгвэл энийгээ түрхэхэд одоо энэ дотор нь амар олон төрлийн юм л байж их нь шүү дээ. Яг 3 төрлийн юм. Энэ яг тэ ийм учиртай маа. За хүн нүрээ угаахгүй байгаад хахад бол гайг үзье. Яагаад гэвэл угаасаа бидний байгалийн тослог байгаа байхгүй юу. Гэхдээ тэр чинь цэвэрлэх хэрэгтэй шүү дээ одоо нүрээ.
гараа угаадагтай адилхан. Тий. Угаачлаа. Тэгэнгუთ арьсны гадна талд байгаа тосон бүрхүүлийг аваач чинь тий. Хамгаалт байхгүй ч юм. Хамгаалт байхгүй. Тэгээ ялангуяа савн чи өөрөө шүлтлэг байдаг шүү дээ. Одоо хатуу савн тэрүүгээр угаангууд бүр ингээд зүлгүүр дэйчихэж байгаа. Арьс ингээд нүцгэн болчихж байгаа. За. Тэгээд шалдангуяа ингээд гаргаад хүүтэнд гарах юм бол чи дараа сонирн болно шүү дээ. Ямар ч хамгаалтгүй учраас ингээд айгүйх имзэгшдэг. Тий. Гадны юм дүртэн гэсэн үг. Тэгэнгუთ эхлээд pH-ийг тэнцвэржүүлнэ. За тэгээд дараа нь араас нь тэгэл үрчлээ арилгах уу, нөсөө тол барилгах уу, цайруулах бүх. Одоо жишээлбэл энэ юу? Энэ цэвэрлэх юм уу, энэ хамгаалт юм уу? Энэ болохоор угаасны дараа түрхнэ гэсэн үг. Угаасны дараа хамгаалт юм тий. Одоо хөөстөө савнтаа юмар угаана гэсэн үг. Одоо тэгмүүд энэ юу вэ? Энэ болохоор нүүр угаагч. Энэ нүүр угаагч. Тэгвэл энэгээр нүүрөө угаачаад дараа нь энүүгээ түрхэн гэсэн үг юм байна. Тэгэл боломж. Тэгэл хамгаалт. Өөр юм шиг хэрэггүй. Нарны тоос нэмж түрхэн. Тийм байна тий. Тэгээ энэ тэр жижиг нь бол гээл байсан тий. Юусны гээл үснэ. Айн үсний гээл. За. Окей. Энэ нүүр угаагч зүгээр савн хоёр бас нэг ялгаатай байдаг байхгүй. Энэ болохоор одоо pH за нэг 5.5 6 хавцаал байгаа. Энэ манай гэлэлэг угаагч гэсэн үг. Манай дүү ашиглаж ирсэн нэг. Тэгэхээр бас гайгуулж юм ашиглаж ирсэн байна. Тийм. Яг уу Монголд тэгээд байгаа юмнуудаас хамгийн боломж юм. Тийм. Тийм биш үү. Жохон шинжлэх ухааны талаас нь ярих юм бол энэ болохоор хүчлэлэг угаагч гэсэн үг. Хатуу савн болохоор шүлтлэг угаагч үгүй. Хүчил чи одоо хүчил шүлтийн ялгаа нь тэгээд одоо яг юу вэ? За хүчил шүлт ер нь бол бүгдээрээ мэдчихэж байгаа бох нэг pH гээд 1-ээс 14 хүртэл тоо байдаг шүү дээ. 7 дээр ус буюу одоо сэрэг саармаг байгаа байхгүй нүүжрүүлэгч байгаа. Дээшгээ 8 9 10 10 болоод ирэнгүүт шүлтлэг болоод ирнэ. Тэгээд шүлс тэгээд бүр дээшлэхээр нөгөө нэг 0 биш цорог онгоолгохч үүдэн шүү дээ. Тэр бол одоо бүр 14 хүртэй байна гэсэн үг. Доошогоо 6 5 4 3 2 1 болоод ирэхээр хүчилнүүд энэ бүгний хүчил, цууны хүчил. Тэгэл бүр сүүл рүү материаны хүчил юм идээд ингээд цоороод ороод ирж шүү дээ. Шүлт бас идэн л дээ. Хүний арьсны pH нь өөрөө 5.5 орчимтэй байдаг. Нүүрнийх хүчиллэг байдаг гэсэн үг. Хатуу савнгаар угаагаар болохоо байна л гэсэн үг. Тэгэнгუთ нүүр угаагчнуудын гол ялгаа нь хүчлэлэг юм уу эсвэл саармаг угаагч нар байдаг. Тэгжээж одоо балансыг алдагдуулахгүйгээр л угаач. За тэгвэл энэгээр нүүрээ угаачны дараагаар энэгээр хамгаалтаа хийгээл түрхэх нь шүү дээ ерөөсөө чигшүүлнэ гэсэн. Би харин нэг манай нэг хин ярьчлаа да. Нэг гадаад сургууль сурж ирсэн чинь нэг багш нь ярьсан гинэ. Та нар бити өглөө усанд ор гэжэлсэн гэсэн. Орой л усанд орж. Өглөө ингээ усанд орчхоор одоо арьсны ингээ гадаргуу бас ингээд яг нөгөө нүүрний арьсыг бүрхдэг шиг бас арьсыг бүрхээд ингээд өөрийнх нь хамгаалт явж идэг гинэ байгалийнх нь. Одоо тоос ялгарч байгаа. Тийм тоос тийм. Тэгээд тэрийг ингээ угаан арилгачингууд одоо бүхэл өдрийн турш миний арьсыг хэн хамгаалах юм гэж байгаа хөө тэр. Тэгэхээр нөгөө ийм гайгүй яг ийм хамгаалалттай сейф орчинд очиод одоо гэртээ очиж л одоо яг унтахын өмнөсөнд ороод тэгээ яг арчилгаагаа хийх хэрэгтэй. Тийм тех хэрэгтэй л гэж хэллээ л дээ. Тийг сонссон. Гол нь угаахаар тосон бүрхүүлийн арилгаа хийж байгаа. Хамгаалтын лав хийчих юм шүү дээ. Гариг байсан бол агаар мандалгүй болчихно. Тийм шүү дээ. Тэгэхээр агаар мандал энэгээр хийж өгөх нь шүү дээ. Энэ бол одоо төрдөө ингээд тэрийг нөхөх хооронд. Нөгөө талаасаа угаачингууд тосгүй болчих шүү дээ хүний ярьсан. Тэрийг нөхөх гээд дахиад бүр амар тос ялгаруулад идэх байхгүй юу. Тэгэнгუთ тослогддог. Ер нь бол Монгол эрэгтэйчүүд одоо манай тэр арьс онцлогоо явагддаг. Дандаа тослогтой. Харин гэтээ тослог гэж боддог байхгүй юу. Гэтэл нөгөө арьс нь ямар ч чийггүй болчхороо тэрийг нөхөх гээд их хэмжээний тос гаргачихсан гэсэн үг тийм. Тэгэнгუთ дагаад нөхөн томроо тэгээ батг төрлийн юм уус. Зарим хүмүүс ингээд хизээш нүүрэн дээр юм гардаггүй шүү дээ тий. Одоо тий хөдөө мөдөө гэдэг хамаа байхгүй. Тэр хүмүүс чинь нэгдүгürt нүүрээ угаахгүй байна. Тэгэнгუთ нөгөө байгалийн хамгаалт нь ингээ сайхан баланслаад байлгаад байгаа. Гим нь хурдан хөгшрөөд байгаа. Тийм ээ тий. Царай намархан хаарлаад байна гэсэн. Бас ингэдэг гэсэн хэрвээ хизээш шүдэ угаахгүй болно шүү дээ. Бас ийм өөрийнх нь хамгаалт бас ингээ хамгаалдаг гэж байгаа. Амны хүндийн бактерийн одоо баланс. Тийм. Тэгэнгუთ нэг удаа шүдэ угаах юм бол бүр хоёрын хооронд юм болдог гэж байгаа юм хэрэг. Тэр ихтэй юу шүү.
Байгаль хоолтой холбоотой. Ийм амар бид нар шиг сахар иддэг хүмүүс шүдэ угаахгүй бол тэгэл дуусаа штэ. Дээр үед нөгөө нэг Египтийн булшнаас олдож байгаа нөхдүүдийн шүдэн ингээ байгаад байна гэдэг байгаа штэ. Хүнсэнд нь за баар гэж сахар байдаг гэсэн. Тийм үү. Тэр сахар юугаар авдаг байсан юм? Жимс мимсэрээ гэсэн үг үү те? Ер нь нөгөө нэг байгалийн баг зэргийн сахартай байгаа шүү дээ. Одоо бидний идж байгаа хоолчонтэй. Би кола моолонд хитэн ямар ч сахар аваад байгаа тийм. Тийм. Тэрнтэй бас ер нь бол сахараас болоод байгаа юм шиг болъё. Тийм үү. Гэхдээ дасгал масал хийхэд бол сахар айгүй хэрэгтэй шүү дээ. Одоо жишээлбэл энерги гэдэг утгаараа. Тийм. Одоо яг нөгөө нүрс усаа амар хурдан хугацаанд алдаж байгаа бол те. Тэр бас нүүрс усны дотроо задраад тэр хордын энерги болдог болтгоогоос хамаардаг гэж байгаа. Тийм билээ. Би тэр саяхнаас одоо амин хүчил одоо ууж эхэлж байгаа шүү дээ. Амин хүчил чинь ингээд бидний хөлсөөр ингээд гарчдаг юм билээ. Тэнгууд хөлсөөр гарсан эрдэс минералаас нөхөх хүүднээс амин хүчил ууд юм билээ. Тэгэл өдөр болгоно жимс ороод байж дөө амьдрал дээр ч одоо. За тэгвэл ийм угаагчтай юм байна. Ийм ингээд нөхөгчтэй юм. Би ч нөгөө яг ингээд сахал аав штэ. Сахал аав штэ хөөсөр л авахгүй болохгүй штэ. Тэг яг тэгсний дараа нэг амар хорсч ингээд өвдөл. Ер нь одоо энэ сахал авах бол айгүй хэцүү надаа. Миний бас овоо сахалтай юм байл штэ. Тийм амар хурдан ургадаг ядчихлаа. Тэгээд авахгүй байхаас хэцүү, авах хэцүү. Тэгээд ингээд авахгүй ингээд удаа ургахчаар ч бас сахалжаас амар бактеритэй. Нэг амар нэм бактери хүрчдэг гэж байна. За тийм орчин болж байна. Тийм. Тэгээд ер нь бол би байнга авах. Гэхлээр бас нөгөө байнга арьс ингээ өвдөд хорсоод. Одоо бодвол тэр чинь ингээд нөгөө хусж байгаа шүү дээ. Ингээд нөгөө хутгаар ингээд хусахад бараг бас ингээд тослог мослог хамт юмнуудыг авчдаг л байх л та. Бас татагтаа. Тийм хар ухаанаар бодоход ер нь л тэгж байгаа тий. Тэгээд би болохоор юу түрхэд байна? Алаа малаатай нэг юм шийгшүүлдэг юм. Гэтэ тэрийг түрхэж жоохон хорсд юм аа. Тэгээ өнөөдөр яг нэг ээжийн түрхдэг нэг юмыг түрхсэн чи харин айгуу дайжгүй бас байлаа ямар ч нэг юм зөөлдөг юм. Энэ газ би оол нэг давуу талтай. Энэ бол усны дараа түрхэж. Тийм үү. Ашиггүй. Чи одоо нэг надад өхөл байлгүйтэй. Тэгээ ямар ч байсан иймтэй боллоо. Тэр сахал ус чи ихтэй яа тийм үү? Хөөсөө түрхэд тэр удаж байгаа юм. Хөөс байнга түрхэж шүү дээ. Хөөс нэг хөрүүлдэг гэдэг шүү дээ. Хөөсөө түрхчээд удаж байгаа тусдаг уу гэж. Шууд хүрчил устай шүү дээ. Удд тийм үү? Удаж чинь удаан байх юм. Энэ одоо жишээ нь бас хөөс байдлаар ашиглаж болдог байхгүй юу? Юу нүрээ угаа шүү дээ тий. Тэгээд ингээд сахлан дээрээ ер нь бол жоохон байлгах хэрэгтэй. Тэгжээж тэр чинь зөөлрөн заяа. Тэгээд дараа нь хусна. Хусахтаа болохоор сахлын хутга юунаас хамаардгүй за мэдээж төмөр нөгөө. Гэтэ эрний тоо гэж байна. Эрний тоо гэдэг нь одоо юу? Одоо нэг эртээ сахлын хутга хоёр эртээ. Тийм. За тэгээс бүр амар үнэтэй болох тусмаа ингээ 3 4 5 эртээ болчих жоох. Тийм. Олон эртээ байх тусмаа тэрийг нэгдүгээрт зөөлхөн смут усна, хоёрдугаарт одоо баг зулгаана гэсэн. Тийм. Тэгээ одоо нөгөө юм лаг сахлын хутгнууд байдаг шүү дээ. Одоо жишээ нь тон 618 дээр Kai гэдэг Японы брэнд гэдэг байхгүй юу? Тийм үү, сахлын хутгууд юм уу? Баг. Kai гэдэг зүгээр юм хутганы брэнд байдаг шүү дээ. За. Тэр ер нь бол Японы хуучин юм одоо ган төмөр боловсруулдаг байсан хэсгээс гарч ирсэн одоо компани гэсэн үг. Тэр маань болохоор ган боловсруулдаг компани. Тэгэл тэрүүгээр хутгач байд юм уу эсвэл сахлын хутга мутга хийн. Катана хийн гэсэн үгтэй нэгсэн. Гоё юм те. Тэр хаагур зарагдах уу тэгээд хүннүм мол. Хүннүм мол ч яг хүннүм мол тоон 618. Захиалгаараас авч бол. Хідэн төгрөх хөө. Дотроо тэгээ эрнийхэн тооноос хамаараад. Тэгвэл хамгийн олон эртээ нь одоо. Тэгвэл хамгийн олон эртээ нь хамгийн сайн гэсэн үг юм шүү дээ. 5 эртээ гэж байна. Тэгвэл наадах жав юу. Тэгээ юу байд юм уу? Одоо ишин ингээд солиод ингээд ирэлдэг юм уу эсвэл ийм иштэйгийн хамт байд юм уу? Аль нь баг. Тэгээ ер нь бол солидог запастайг энэ хүмүүс илүү үздэг. Дахин ашиглаад авах боломжтой учраас. Тийм бас байгаль экологт бас тий. Харин намайг нөгөө би зүгээр нөгөө цэнхэр юуг л авчдаг байхгүй юу байсан юм тий. Дэлгүүр дээр ингээд нэг удаагийн олон зарж байгаа нь болохоор нэг 2 моёр иртэл. Тий харин 2 болохоор илүү ингээд олон гэж аавна гэсэн үг шүү тий. Илүү арьсыг эмзэгшүүлээд идэв. За окей би амар гоё мэдлэг олж авлаа гэхдээ энэ зинээс. Тэгээд хэрвээ сайн ажиллах юм бол сайн сахлын хутгнуудын дээдлэлт нэг юм зөөлөн эзэнтэй юм байдаг тий. За тэр маань болохоор өөрөө чийгшүүлэгч энтертэй юмнууд байждаг байхгүй юу? Сахал хусж явах явцад арьсыг чинь эргээд одоо зөөлж чийгшүүлж өгч байна гэсэн үг. Тэгэхээр тэр нь бас 100% найдаад хэрэггүй. Араас нэг төрлийн юм тийм ээ. За. Окей тэгвэл энэ бол амар гоё санагдчихэв нөө. Тэгвэл өглөө болгон энэгээр нүүрөө угаачаад
Би юу бодоод чи нүрээ савндаж нэг угаадаггүйсэн юм байна. Яг уу тий ер нь монголч гэлтэй ер нь эрэгтэй хүмүүс нэг тийм юмд анхаардаггүй л дээ. Гэтэ сүүлийн үед тийм болоод байгаа. Харин тийм. Тэг яагаад гэвэл бид нар ч айгу урт амьдарч ийн бас царайныхаа сайхнаар одоо цай сүлж ийн ер нь болвол тий. Тэгээд хүмүүс их царайгаар харцдаг юм бэлээ угаасаа тий. Тийм. UB comedy нөгөө үүдэнд ингээ зогсдог сандал мандал зүг. Тэгээд нөгөө дүүрцэн байсан бохоггүй юу. Тэгсэн чинь нэг ах ирчээд ингээд үгүй ахыгаа оруулчихаа гэдэг нэг 50-д 60-та заяа. Амар тийм сайхан царайтай хүн байсан бохоггүй юу. Тэгээд од мод тийм хүн ерөөсөө биш цаа. Тэгээд тэр хүнийг ийм гоё царайтай болохоор би бүр оруулчмаар санагтаад шаагдчих юм. Цаанаасаа л нэг тийм зөв төрхтэй зэм хүмүүс ингээд яах гэдэг тий. Итгэмээр санагддаг гэж байгаа байхгүй юу. Царайлаг. Тэр нь бол царайн сайхнаар цай сүлэхгүй гэж хэлдэг байсан чи яг үнэхээр цай сүлээд эхэлсэн юм байл ш тий. Тэгэхээр одоо гоё одоо өгцөн царайнуудаа л гоё арчлалж явъя да тий. Тим сонголт. Сахалч дээр бас нэг юм байна. Тоон 600 орны буюу энэ нэвтрүүлгийн бас хамтран оролцогч Прорасо гэдэг байхгүй юу. Тэр болохоор Итали бүтээгдэхүүнтэй Азийн сахлын хөөс ус мус яг хэрэгтэй. Тэгээ Европ ус ч өөрсдөө амар бавгар сахал. Яг тэрэндээ зориулсан хүчтэй бүтээгдэхүүн байдаг. Тийм. Одоо нөгөө араас нь хөхрүүлдэггүй гэдэг юм тос байдаг гэдэг дээ шүү дээ. Хөхөрчөөд байдаг. Хөх тоёо ус гэдэг. Яг миний гайгүй л дээ. Гэхдээ тийм тос байгаа юу. Яг уу тэр хөхөрж байгааг бол би яг нарийн ширээний мэдэхгүй. Гэтэ зүгээр дутуу авагдж байгаатай л холбоотой. Яагаад гэвэл сахлын машинаар авахаар хөхөрдөг гэдэг шүү дээ. Тэр маань сахлын машин хэлж хутгах шиг тэгэж ойрхон авч. Тий, харин тийм. Би бас яг нэг машинаар авахаар нэг л дутуу санагдаа. Тэгээд ер нь бол өдөр болгон авч чадахгүй шүү дээ. Нөгөө яагаад тэгэхээр ер нь бол нэг өдөртөө л ингээ урагчдаг заяа. Би одоо жишээл нэг 2 цагийн өмнө авсан байгаа болохоор арай гайгүй байгаа. Гэтэ ингээ авсны дараа эмзэгч чинь юм. Тийм ингээд ер нь бол амар эмзэгтэй сайхан нөгөө нэг юм нүүрэндээ ямар нэгэн тос түрхээд тэр нэг тослог авсаа алдагдсан учраас л би яг нэг түрхсэн юм шиг байна. Тэгэл түрхээд одоо арай гайгүй. Тэр нөгөө алаатай юм түрхчихээр бас нэг жоох хорсдог гэсэн. Нэг хутгаар ингээ мэдээ зүсгдсэн байгаа юм чинь. Харин тий. Тэгээд сахлын юмнууд болохоор бас одоо шарах ангаах баг зэрэг найрлагатай би. За ашгүй. Тэгвэл нэг тиймэрхүү байх. Зориултын. Ашгүй гоё юмтай болчлоо. Би ч одоо юм. Гэтэ 6 баг жил мэл гээл тий. Бид нар чинь тэгээд байнга ингээл өдөр болгон 2-3 удаа ярьцлага хийгээд байхгүй шүү. Харин тий. Тэгсэн чинь нарны тосы чинь юу вэ? Төрхсөн чинь 2-3 цагтаа дахиж сэргийж түрхдэг гэж авч шүү. Тийм дотроо SPF-ээр ялгаатай. Тийм урт удаан яадаг мадаг юм байдаг. Тийм SPF өндөртэй авах тусмаа одоо ирж байгаа хитягаан түвэг хэрсэн шүүж чадж байгаагаар нь тодорхойлчихж байгаа. Тэгээ дахин сэргээж авах хэрэгтэй. Бас зузаан түрхэх хэрэгтэй. Нэмгэн түрхээд бол нэмэргүй. Тэгэнгუთ ийм юу байгаа байхгүй юу? Хитягаан түвэний камер байгаа. За. Тийм. Тэгээ тэрүүгээр ингээ харангуут нарны тос одоо ялангуяа нөгөө нэг юм нарны шил үүдэн штэ. Тэр шилийг харангуут ингээд патаар харагдсан заяа. Тэгэнгუთ нарны тос түрхсэн хэсгийг ингээд арьсан дээр нарны тос түрхэнгүүт ингээд шууд ингээд харлаад давхруу гүйсэж байгаа нь харагддаг. За тэр төхөөрөмж нь бас Mild Cosmetic дээр байдаг байгаа очиж харуулгаа. Тэгвэл нарны тосны яг жинхэнэ эрч хүчний яг мэдэрнэ штэ. Яг одоо хэрсэн coverage-тэй байна гэдэг нь бол ерөнхийдөө харагддаг тийм. Биш танад үнэртэй ус байна уу? Өнөртөө бас 5-600 орнд бас байх. За. Тэгэд гайгүй өнөртөө бас байлаач үзнэ. Одоо би нөгөө энэ тэндээс нөгөө өнөртөө бас авъя гэж бодохоор нэг юм асуудал гарч байгаа. Тэр нь болохоор за яг хөө ингэ түшиг болон Улаанбаатар ихтлүүр инээтэй гэж байдаг шүү дээ. Тэр газрууд. Гэхдээ тэр зарж байгаа газрууд ч одоо хідэн төгрөний одоо түрээс төлж байгаа үлээ те. Тэр газараа. Тэнгуут нөгөө миний авч байгаа усанд яг амар юм өртөг ингэ шингэсэн юм шиг санагдаад байгаа хөөхгүй. Тэгээд гар дээрээс угаасаа тэгж штэ. Тэгмэд гар дээрээс авъя гэхээр нэг оригинал хөлөх мөлөх гээл ярингууд би одоо тэрийг яаж ялах уу те. Тэгэхээр бас нэг авч байгаа юм чинь бас яг гоё ус авчмаар байдаг. Найдвартай газар. Яг хөлөх ус гэж бол байгаа л да. Ориг байхаас гадна бас ингэж байгаа. Одоо Beauty Success гэдэг Central Tower дотор нэг үнэтэй усны дийлхүүр өгөхгүй. Тэр маань одоо нэлээд бас сайн Франц үнэтэй усанд оруулж ирдэг газар гэсэн. Тэр одоо хүний ярьж байгаагаар хамгийн гол нь үнэртэй ус бол тээвэрлэлт болон хадгалалт. Яагаад гэвэл тэн дотор ч ингээд маш олон төрлийн одоо ароматик буюу уур шимтгай нэгдлүүд байгаа. Уурсж байгаа болохоор үнэртэй байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол энэ үнэртэй ус маань халах юм уу, хөрөх юм уу, температурын алдагдлалд оронгууд үнэрээ алдчихдаг гэж. Хоригч вэ, хөлөгч вэ хамаагүй. Тэгэхээр
хамгийн гол нь тэр үнэртэй усыг яг стандарт нөхцөлд одоо тийм тусгай бүр юм одоо хөрөгч мөрөгчтэй тийм температураа барьдаг. Нэгдүгээр чингэлгээр тээвэрлэдэг, хоёрдугаарт авчираад яг тийм байдал гойгоод хадгалдаг. Бас тээвэрлэхтэй хүртэл тэгдэг. Тэгэхгүй нэг халаад хөрөөж юм хөлтөх юм бол үнэрээ хурдан алддаг. Үндсэн үнэрээ гаргадаг хүн өнтер тийм. Тэгвэл ерөөсөө юу юм биш те. Ориг хүлэгтэй бас нэг гол нь биш юм биш те. Ер нь бол тээвэрлэлттэй л байх юм биш те. Тэрийг ингэж яг зохистой. Ер нь альч бүтээгдэхүүн тийм. Харин тийм. Тэгвэл инх юм болвол одоо жишээ нь сүү тарагч гэсэндээ ер нь бол тийм шүү те. Тэгэл гашилж мачлахаас ахуулалт. Янз бүрийн асуудалтай болно гэсэн. Тэгвэл логистикийн одоо айгуу сайн шийдэлтэй байх хэрэгтэй юм шүү дээ. Тийм. Тэгэхээр яг баталгаатай газруудаас юуг нь харах хэрэгтэй гэвэл эднийх яг тээвэрлэлт тэрийг компаниуд хийхгүй л байна л та. Тэгээ ер нь бол тэрүүгээр хамгийн том ялгаа гарч байгаа. Наа чи ямар амар хэрэгтэй мэдээлэл сонс. Би бүр амар мэдлэг мэдээлэл цуглуулад авчлаа. Гоо сайхан талаас. Тий, гоо сайхан талаас. Гэхдээ ер нь одооноос эхэлж би хэрэглэхгүй л бол одоо ингээл баг нөгөө одоо бол нөгөө хүмүүсийн царай төрх бол ингээл яг байглаараа хөөрхий ингээд хичээгээд гайгүй явчихж штэ. Тэгэл 30 40 хүрээл ихлэх юм бол тэгэл гинт унжаалаар. Тэг ялангуяа нүдний хажуу талаар их хурцлаа үүснэ. Тэгэхээр ингээд айгүй хөгшин харагддаг. Хөршлөө чинь тийм юм байл л та. Ялангуяа чам шиг юм их сахалтай хүмүүс сахлаад хусангууд арьс имжигшээд зулгаагдаад тэгээд амархан өрчлөлт ирээд гэж байгаа тэр юм. Тэгэхээр сайн шингээснийхэн дараа л. Тэгвэл ер нь бол бас хөөсөөс төрөхчээд нилээ ингээ байх хэрэгтэй юм биш те. Хэсэг. Тийм. 1-2 минут ядаж те. Тийм. Тэрэн гот чи ингээ өөрөө хөөсөнд байгаа үйлчилгээ нь бас тэг зөөлрүүлэлт юм байна. Зарим одоо жишээ энэ угаагч энэ төр болохоор одоо зөөлрүүлэгчтэй тэгэхгүй. Үн тийм байна. Тийм. Тэгээд ер нь туршаад үзээрэй. За тэгэлээ ингээд альч хөөс жилет милет ялгаа байхгүй. Хөөсөө ингээд нэг хэсэг байлгаж агаад тэгээ ярьсан шингээд ирэнгүүт хамаагүй тэгэр. Одоо ийм ингийн мэдээлэл одоо би ерөөсөө хинээс ч сонсч байгаагүй юм шүү. Одоо харин би л бас энд Оросноороо ер нь сүүлийн өөрөө мэдээд байна л. За баярлалаа. Ямар ч хэлсэн. Яагаад тэгэхээр надад амар хэрэгтэй юм хэлж байгаа байхгүй юу. Гэхдээ би эрэгтэй хүмүүс ч одоо ийм одоо ярихгүй шүү дээ хамгийн гол нь. Эмэгтэйчэн бол за чи ямар тас яаж хийж ингээл нэг ярина. Тэгээ бид нар бол хизээч хоорондоо ийм талаар ярьж байгаагүй юм байна тий. Тийм. Яг охтууд бол ихтэй ингээд амар хөвгчсөн байгаа шүү дээ. Одоо ингээл гудамжинд нэг 2 хос явж байгаагүй тий. Найз өхөн зүгээр л нэг яатсан бүх юмаа ингээд апгрейд хийцэн байгаа байхгүй юу. Нөгөөх нь тэгээ чаавас нэг хүүдийтэй тэгэл хосын угаацсан бол заадаг баар гэл болчихсон. Харин үсэхэн бол зүсэхэн гээл явж байгаа шүү дээ. Тэгэнгუут тэр чинь бас эрчүүдийн амьдралч өрсөлдөөн шүү дээ. Ер нь бол би одоо нөгөө хүнээс илүү байж ээж л намайг тоон шүү дээ. Ер нь бол хамгийн эцэг. Тэгэнгуут бүх dimension дээр л өрсөлдөх хэрэгтэй байна. Боловсрал мэдлэг чадвар тэ хичээл зүтгэл юу. Гоо сайхан дээр ч гэсэн бас. Тийм. Царийн сайхнаар бол сайн эсвэл огтуч K-pop тэ солонгосууд дуртай байгаатгаа шалтгаан тэр чинь арчаатай байгаад байна ер нь л тийм. Нөгөө талаасаа бас ийм заяа. Би нэг ойлгосон. Одоо ингээд энэ гоо сайхны бүтээгдэхүүн ашиглаад нэг маяглаад байгаа юм биш. Бид нэр ингээд ялангуяа эрэгтэйчүүд байнга ингээд бусдын төлөө амьдарч идэг заяа. Нэг асуудал шийдэн тэр юмны нэг хий нэг юм зөөн гэдэг ч юм уу тийм. Яг ингэж өөрсдөө сууж цаг гаргах юм баг. Тэгэнгუут одоо personal care бүтээгдэхүүн хэрэглээд өөрийгөө ингээд арчлан гэдэг маань яг шууд ингээд self love өөрийгөө хайрлаж байгаа хайр. Дагаад сэтгэл санаач гэсэн тэр нь бол ирцдэг. Тэгээ ер нь ингээд ус мөс тослогдсон нэг иймэрхүү ахаар нэг цаанаасаа л нэг юм жоохон хэцүү байдаг шүү дээ. Мовц ч гэсэн дотор байх юм бол. Тийм цаанаасаа л нэг өөртөө ихтгэлгүй юм. Тийм цаанаасаа л нэг тийм яг гой харьцаж чаддаг тийм. Тэгэл яг ус мосонд ороод симби гээл гой хувцс мовцоо өмсөөл мөнштэй ус цацж мацаал шүд мүд угаагаад гарахад бол нэг тийм өөртөө ихтгэлтэй байдаг шүү дээ. Тийм тэр юмнуудыг аль аяг сүүлд мэдчихэ. Би бас нөгөө нэг фитнест явдаггүй байжгаад энэ жил 3 сар явсан. Тэгээд яг нэг өөр ажилд орчоод явна завгүй болчихлоо л доо. Тэгээд одоо л явмаар л байна. Ажлынхаа нэг завыг одоо гаргаж чаад. Тэр нь явдаг усны давуу тал нь гэх юм бол нэрээ сэтгэл санаад бол амар гоё өөрчлөлт өгд юм бэлээ. Тэр кортизолын даавар лөө тэр нөгөө нэг стресс кортизол. Тэр стрессийн даавар ч юм болохоор нөгөө булчин ингээд стрессж байгаа юм байна шүү дээ. Хөөрхий ингээд юм өргөөд ядраад. Тэнгуут тухайн үед нэг юм байжгаад
Тэ нөгөө дасгал хийгээд дуусны дараагаар тэр кортизолын давар чи өөр ингээд буурт юм байна л да. Тэ өөр ингээд буураад эхлэнгуут нэг тийм цаанаасаа буурахаар нэг гоё болтгол юм байна. Мэдгүй миний хувьд мэдэрснээр тэгэд ингээд дасгал хийгээд ингээд нэг юм өөрөөр ингээд арчаатай байгаа ч юм нэг юм бодохоор цаанаасаа л нэг тийм гоё юу болчих нэг юм нэг баяртай гоё сэтгэл санаа өргөдөөд нэг юм өөртөө ихтэй нэг эморж меморх амар багсч тийм шээ. Бол тийм шүү. Тэгэл ер нь дасгал яага хийгээд идэм би утга учраас ойлгосон. Тэгэл хүн чинь одоо анханасаа анх үүсгэхдээ л одоо юу гэх ийм байгалийн амтэн шүү дээ. Тэгэл гүүж харайж одоо ерөнхийдөө нэг заавалчгүй ингэдэг л зориултаа бүтээгдсэн байгаа. Одоо л бид нар ингээд нэг юм болчиход тийм ийм болчиход байгаа болохоос ш. Тэгээ эн чинь нөгөө хэрвээ одоо эволюцаараа гэх юм бол те хувьслын онолоор яах юм бол бид нэг хувьсгал байх л та. Гэтэ тийм хурдан явагдаж амжихгүй бол зэрлэгээр л байгаа шүү дээ. Тийм ер нь маань тийм. Тэгэхээр арай хурдан гэж дасахгүй учраас бид нэр сайн дасгал хийх ёстой юм л. Тэр чинь шинэ хувцастай хуучин хүмүүс гэдэг байгаа байхгүй юу? Шинэ хувцастай хуучин. Харин тийм яг бацсан тийм биз дээ. Энэ бол ихтэй яг үнэн шүү. Тийм. Ер нь дасгал хийсний дараа ингээд өдрийн турш нийт одоо энергийн түвшин өндөр байна. Ядарахгүй байна. Сэтгэл санаа дээр байна. Дагаад асуудал даах чадвар маань нэмэгдчихдэг. Тэрийн юмд ингээд одоо хонхоохгүй гэх юм уу? Тийм. Манай одоо подкастны анхны дугааруудад одоо гамбаа гэдэг нэг ах орж ирсэн. Тэр маань болохоор одоо ультра гүүхч буюу 42-оос дээш километрт одоо гүйдэг. Тийм. Endurance спорт гэж байгаа байхгүй тэр бол. Тэгэнгუთ тэр хүн одоо 40 иддгээс хойш одоо 56 11 жил бэлтгэл хийж байгаа. Анх бол ингээд бүдүүн тэгээ ер нь бол сэтгэл санааны жоох асуудалтай байх та. Forest Gump шиг гүйж эхлээд одоо тэгсэн чинь амар сахалтай six pack mac гэж байгаа заяа. Булчинтэй турхаа эрүүл тэр хүн хэлж байгаа. Надаа одоо бол амьдралд ингээд ямар ч тэгэж хонхох асуудал байхгүй. Яагаад гэвэл би мах бодоор ингээд тэр бүх юмыг даваад гарцсан учраас сэтгэл санаа нь ингээд дагаад бас хүчтэй болчдөг гэж. Харин тийм. Яг тийм л. Би нэр нэг юу асууя гэж бодод. Би бас нөгөө ингээд 42-ын тон амар дуртай. Тэгээд тэр марафон дээр чинь нөгөө 42 км байсан шүү дээ. Хамгийн урт нь тий. Тийм ер нь марафон бол 42.3 км. Тэнгуут би 42-т гүйхийг хүсэж байгаа. Гэхдээ би шууд одоо огт гүдгүн 42-т гүнэхээр амар хэцүү шүү дээ. Наа чинь бол хэр удаан бэлтжиж 42-т гүдэг ер нь болох вэ? За би яг дараа жил биш юм ахаа тэрний дараа жил гүйлээ гэж бодъё л та тий. Тэгэд одоо хизээ байвал зүгээр үү? Энэ дээр нэг юм юу байгаа байхгүй юу? Тамхины advertisement тэ бас ойролцоо юм шиг. Би одоо ерөөс огт тамхиддаг. Тийм. Хүмүүс тамхинаас гарах хэцүү гэж боддог шүү дээ. Тийм. Бас нэг хэсэг пропагандагаар тамхинаас гарахад хэцүү гэдэг advertisement явуулсан. Эн чинь угаасаа тийм гэсэн. Нэг догма гэдэг зүйл гэж байгаа байхгүй юу? Догма гэдэг нь болохоор энэ угаасаа л ийм байдаг гэдэг ийм хэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд жишээлбэл тамхинаас гарах хэцүү гэдгийг хинч анханасаа хэлээг бол тамхинаас хүн болгон гарчин. Зүгээр ингээд нэг тамхинаас гарч байгаа хүнд бол нэг юм дахиад нэг татчихсан гэдэг ийм жоохон сэтгэл дээр нь тамхинаас гарах хэцүү штэй гэдэг чинь гут нэг жоохон тэр нөгөө тамхи татмаар санагдан гут ингээд буцаа татдаг гэдэг юм би сонсч ирсэн л да. Тэгэнгუთ тэрнтэй адилхан. Яг одоо чи гараад марафон гүйж чадсан заяа. Яагаад гэж хэдтэй үлээ? 27-тэй эрэхтэй, эрүүл. Инээс илүүдч юм байхгүй байна тий. Атлетик байдалтай байх боломжгүй байхгүй юу? Одоо жишээ нь амтнаар төсөөлөх юм бол тий. Яг л нэг эд насан дээр явж байгаа одоо адуу байдаг ч юм уу, эрүүс байдаг ч юм уу. Тэгэхээр үнэхээр асуудал байхгүй. Хүмүүсийн одоо чадахгүй дээ гэж боддог нь юу вэ гэхээр нэгдүгээрт хэцүү гэж бодож байгаа одоо чадахгүй байгаа. Хоёрдугаарт жоохон ядраад ирэхээр буугаад өгчдөг. Амьсгаатаад ирэхээр зогсчдөг. Зүрхэн жоохон өндөр ачааллаад ирэхээр айдаг байхгүй. Хөл нь жоохон хөвдөд ирэхээр хөл нь ёо болчихно гэж айгаад идэв шүү. Хүний хөл бол хугарахгүй, яс нь хугарахгүй. Булчин тасрахгүй. Шүрмсэн тэр болгон гимтэхгүй. Яагаад гэвэл энэ өчнөө сая жил одоо гүйдгэрэл гарч ирсэн шүү хүмүүс бодлоо. Амтнаас зутаж ч юм уу те. Тийм. Хүн угаасаа холын зайд хамгийн сайн гүйж чаддаг амтны нэг. Урт хугацаанд гэсэн. Тэгээ одоо жишээ нь Африкт ингээд хоёлоо байжлаа шүү дээ. Тэд нэг зээр байгаа байхгүй юу? Гүүгээл энэ араас. Зээр бол хурдан. Зээр цухтаад л араас нь гүүгээл энэ заяа. Хэдэн цаг гүн гэж байгаа цаа. Тэгсээр байтал зээр ядарна. Тэгэнгუут нь очоод дагна.
Анх ерөөсөө тийм л байсан. Тэгэхээр би физиолог маань өөрөө гүүхээр зориулагдсан юм даа байхгүй юу? Тийм. Халуун хүүтэн ямар ч температурт. Нохоо бол одоо жишээ нь халуунд их гүүж чаддгүй яагаад гэвэл хөлөрдөггүй байхгүй юу? Тэгээ ингээд дороо амсгаатчихдаг. 99 ер нь хитгэн сэтгэхгүй. Харин тийм нэр чита гэдэг байгаа хамгийн хурдан амтан чинь ерөөсөө огцом хорд нь ерөөсөө хэдэн минут гэлээ. Тэгээ 1-2 минут гүүгээл тэгэл баг. Тэгдэг юм билээ. Тэгэн гот нэг арай нэг өөр нохоо байдаг гэсэн. Тэр яг урт хугацаанд гүйчдэг гэсэн. Тэгэхээр хүн бүр бол урт хугацаанд гүйж чаддаг байна. Тийм. Гэтэ халуунд хэцүү байхгүй. Цаачин хүүтэнд бол яг гоё таарч байгаа юм шүү дээ. Хүн бол халуунд ч гэсэндээ гүйж чадна. Яг бол хөлсөөрөө нөгөө биеийн температурыг regulate гэдэг юм. Тэгэхээр шууд өнөөдөр ч гүйж чадсан юм. Заац тэгвэл баярлалаа. Зүгээр энэ бол сэтгэл санаа сэтгэл зүйн асуудал байхгүй. Тийм ээ. Харин хүмүүс гэхдээ намайг зүгээр ихлэ бэлтгэл хийх хэрэгтэй юм шүү дээ. Нэг тийм юм ч гимтэл гэдэг асуудал үүснэ гэдэг шил тахвар би. Тэгвэл тэрийг нэг халаах тийм бэлтгэлүүдэл хийх хэрэгтэй юм те нэг. Тийм. Яг шууд ингээд гараад гүү гэж байгаа юм биш. Гэтэ чи хүсэх юм бол чаднаа л гэсэн. Одоо бодоод үзтээ. За Түн аймаг байгаа шүү дээ 100 нот сум. Одоо Богдуулын цаана байгаа. Чи тийшээ гүүж очихгүй бол танаа гэр бүлийнхний чи аална гэвэл чи гүүх үү? Гүү шүү дээ. Ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр бол зүгээр л Дэвид Гоггинс гэдэг сонсч ирсэн үү? Сонссон л юм шиг санагддаг. Дэвид Гоггинс гэдэг нэг одоо Америк хүндлэлтэй. Анх амар бүдүүн. Тэгээд ийм жоо мослохдаг ажил хийдэг байсан. Тэгэл хараад баахан пицца идэл амьдралаа үзье ядал өөрийгөө үзье ядал бэждэг. Тэгээд амьдралаа өөрчилсөн. Одоо ер нь бол дэлхийн хамгийн чанга ирсэн нэг гэж бодож байгаа. За. Тэгээд тэрний ингээд бас яриануудыг би сонсоод анх гүйж эхэлсэн байхгүй юу? Тэгээд тэр болохоор ингээд амар тийм буруу чааш илүү чанга байдлаар хэлдэг л дээ. Чи гүүлээгээд яг яах юм те? Хөлчин тасрах юм уу? Булцсан чи ингээд хөлчин хугарах юм уу те? Зүгээр л ингээд жоохон өвдөлт тахгүй юу? Тэгээ одоо жишээ нь ялангуяа марафонд гүйдэг хүмүүс огт зогсчулдаг гэсэн тийм хүмүүс нуун. Гүйд зогсч болно л тоо. Хумс нуун шүрмс чин татна тий ингээд булчин амар өвдөг ч өвдөн за. Хамгийн гол нь зогсохгүй байхгүй. Харин тэгс. Тэгээд тархичин чамайг зогс гэж хэлээд ангууд чи зогсохгүй байгаатай за. Тэгэнгუут улам ингээд дархлаажаад идэг гэж байгаа. Яагаад гэвэл бидний тархи нөгөө нэг өөрийгөө хамгаалах үүргээсээ болоод ингээд аль болох хумаад идэг гэж байгаа байхгүй. Хүнийг комфорт зон руу. Аль болох хумаад байна заяа. Тэгэнгუут хүн өөрийнх нь дургу байгаа юмыг ингээд юм сурахад ч гэсэндээ тийм шүү дээ. Анх ингээл математикийн номд ингүүт нэг л ирээлжсэн юм. Гэтэ тэндээс ингээд шууд болмоор санагдчих байгаа. Үгүй ээ гэд ингээд багаар ингээл өөрийгөө тэрнтэй ингээл дасгаалах юм бол сүүл рүүгээ гэд улам дархлаажаа тэр хийх чадвар нь хөгжөөд идэг. Тэгэнгუут бидний одоо энэ бие чинь яг л тэр Африкт байгаа бичтэй адилхан одоо хүчтэй явахгүй юу ер нь бол зэрлэг амтан гэсэн үг шүү дээ. Зүгээр л хувц өмссөн болохоос. Тэгээд тарих нь болохоор зүгээр юм жоохон пүүси болчиход байгаа байхгүй юу? Чи ингэх юм бол тэг нэг баахан нэг юм мэдээлэлд авцсан байгаа шүү янз бүрийн. Цэнгэлэгдсэн тийм. Тэгэнгუут тэрийг хүн өөрөө эвдэх хэрэгтэй гэж байгаа. Өөрийнхөө стандартыг тогтооно. Тэгээ машин дээр нөгөө нэг юм хурд тохируулагч байдаг шүү дээ. 60 км-с дээш явахгүйгээд тийм тавьчихдаг байхгүй юу? Ер нь бол хүний тархинд тийм лимитер байдаг гэж байгаа. Тэгээ Дэвид Гоггинс хэлж байгаагаар хэрвээ чи за энэс цаашаа явах юм бол баг үхлээ гэж бодох юм бол 100% потенциалынхан 40 дээр нь ирж байна л гэж ойлгох гэсэн үг гэж. Тэгээд тэгвэл бидний тарих өөр төр юм лимитер тогтоочдөг. Тэрнээс цааш. Одоо жишээ нь цэрэгт ингээд хүмүүс яваад хизээч зүнэж чаддаггүй гүйж чаддаггүй хүн 40 км гүйж мөгөөд яв. Яагаад гэвэл нөгөө одоо тэр чинь нэгдүгээрт олон хүмүүс тэгээ дээрээс нь тийшээ гүүгээд тушаал өгөнгүүт би бодхоо болчихж байгаа байхгүй. Зүгээр л одоо бурхандаа даатгаж байгаа ч юм уу тийм ээ. Ирүүгээ нэвтэрч ийн гэсэн үг. Энэ биеийг бол эвдэхэд маш хэцүү. Тэрийг л эвдчих юм бол болох юм шүү дээ. За наач бас амар гоё мэдээлэл л. Хөлөө хугартлаа гүйж нэгэд боддоо ер нь тийм. Хөл хугарахгүй шүү дээ. Яг хумс моос унах ч юм уу нэг жоохон үе ярьж жоохон өвдөл баг. Ахиллес гэмтэх тиймэрхүү асуудлууд байна. Гэхдээ тэгээд хамаагүй би өнгөрсөн жил ер нь бол 1 сар бэлдээд марафонд орсон асуудал байхгүй. Тэгээд яаж агаад скутертэй явж байгаа хальтраад. Тэгээ скутер маань ингээд хальтрахтаа
яг одоо ахиллес гэж ярьдаг шүү дээ. Тий, артлын тий. Тэр ингээд цохоод ингээд язраад тийс цус гарч байгаа анзаараа. Тэгээд стил тэгэл дооглол Google гэсэн. Болж л байна тий. Тэг яах тэгээд тасраад унчихгүй л бол явж болно. Хамгийн гол нь тархиндаа өөрөө юу хийхээ хэлэх хэрэгтэй гэж байна. Тэгэхгүй бол тархиндаа өдөрдөг таад юм гэсэн үг. Тийм ээ шүү. Тарих бол аль болох л ерөнхийдөө залхуурах нэг тийм жоохон мансуурсан байхыг л хүсдэг гэдэг байгаа байхгүй. Тэр нөгөө өөрийгөө хамгаалах юу руугаа л орно л та инстинкт рүү. Харин тийм тархич байх залах юм байна. Яах вэ? Энэ тархийг залхуурч байх уу зөвөр нөгөө амар байдлыг сонгож урсгалаад агч өгдөг шиг тийм. Тийм байж. Ер нь тэгэл яг юу юм бэ? Ментал юу сэтгэл зүгээрээ одоо сэтгэл зүгээр өөрийгөө удирдаал хин нь одоо эзэн гэдгийг хэлэх юм байна л да тий. Энэ болохоор бас яг эрэгтэй хүний гол мөн чанаруудын нэг гэж байгаа байхгүй юу? Би надад яаж санагдаж байгаагаас үл хамаарч би хийх ёстой юмнуудаа хийх ёстой гэж одоо тэр Андрю Тейти хэлэх дуртай л үгтэй. Discipline. Гоё үг шүү. Тийм. Яа гэвэл чамд одоо жишээ нь хариуцлага гэж байгаа шүү дээ. Би өнөөдөр гонхтой байна. Гэрээс гарахаа боллоо, ажилд явах боллоо гэж болохгүй шүү дээ. Гонхтой ч гэсэндээ юм хийх хэрэгтэй. Тэгээд тэр дасгал хийхэд бас амар төлөвлөлт юм шиг байна ер нь. Хизээч бэлтгэл хиймээр санагддаггүй гэж байгаа байхгүй жишээ нь. Коби ч бай, Майк Тайсон ч бай, Леброн Джеймс ч бай. Жимд очиж дасгал хийж гүү Джеймс хатах бол хүсэл байхгүй зэ тэр хүнд. Зүгээр мэдээж хөвтөж яхахыг л хүсэж байгаа шүү. $40 сая яах юм. Тэгсэн мөртлөө хүчээр өөрийгөө тэнд авчиж дасгал хийж байгаа байхгүй. Энэ нь эргээд тархийг дархлааж болж байгаа гэж. Окей. Өглөө эрт ер нь би одоо ерөнхийдөө 10 мараас л ажилдаа явд юм чи. Ер нь яагаад 8 гэж босоод 2 цаг дасгал хийж болохгүй гэж энэ бодлоо. Possible. За маш сайхан байла. За манай подкаст маань ирчүүд зориулсан подкаст байгаа. За тэгээд үндсэн сэдв рүү орё гэж бодож байгаа. За эрэгтэй хүн гэж яг өөрөж бодлоор ямар хүн хэлэх вэ? Эр хүн гэж эрэгтэй биш. Эр хүн гэдэг чинь одоо тэгэл хатуужилтай л байдаг яг санагддаг шүү дээ. Ер нь хатуужилтай гэдэг нь одоо яг саяны түрүүний яг яриад байсан шиг те нөгөө юм сулбар байхгүйгээр одоо ингээл амрыг бодоол хэвтэл үнэхэр байж ивэл тэгэл тэр хүн бол яг ингээд нэг өөрийнхөө ялан дийлж чадаагүй байна нэгдүгээр тэгээ хоёрдугаарт бас яг юм юу санагдаж байна л да. Дийлж чадахгүй байгаа учраас одоо тэр хүнийг юм эрэгтэй хүн эр хүн гэдэг юм рүү орж чадахгүй байгаа штэ. Нэг юм хатуужилтай байж өөр хүний төлөө бас нөгөө эсвэл хүчээр яг тийм юу гаргадаг баха. Эрэгтэй хүн чинь. Нэг юм ар гэртэй болоод ч юм уу нэг хариуцлага өөр дээр яг авч ирсний дараагаар яг нэг тийм болцсон юм шиг санагдаад шүү хүмүүсийг харахаар. Дотоод яг тэр нэг юм нэг ментал юмдаа л бас яг өөрийгөө яг хүчрхэгжүүлээл тэгэл нэг эр хүн болд юм болов. Тэгээд нэг бусдын төлөө ерөнхийдөө байж ижил ерөнхийдөө тэгж чаддсан юм шиг санагдаж шүү дээ. Хэрвээ яг нэг өөрөө ингээд яг өөрийнхөө төлөө байх юм бол яг ингээд за би ингээд байж л байна. За ингээд хөвтөл унтаал ингээд байж надаа ингээд байна ш залхуураад. А тэнгуут яг өөрөөс нь шалтгаалгүй бусдын төлөө ингээд хичээгээд ч юм уу тэгж эхлэхээрээ яг нэг тийм хатуулжтай болоо ч юм тэгж эртэн болоод байгаа юм болов. Тэг ингээд түүхийн одоо юмнуудыг харахаар тэгээд эрттэй хүмүүс чинь тэгэл яг тийм л одоо байх юм биш үү. Тэгэл яг их орно хамгаалсан ч юм уу те. Гэр бүлээ хамгаалал тэгэл гэр бүлийнхэн төлөө дээр үед ан ав хийж гин те. Тэгэл нийгмийг бас ингээд авч явж байгаа. Тэгээд эрттэй хүмүүс л ерөөхдөө байна. Эмэгтэйчүүд мэдрэнд байгаа ч гэсэн. Тэгтээ хамгийн анх бол тэгээд нэг юм агуунаасаа тэгэл эрэгтэйчүүд нь л ан хийх гэж гарсан байна те. Тэгээ бөөнөр нийлээд нэг юм нийгэм үүссэн ч юм уу те. Гэж санагдчихж байгаа байхгүй юу. Хизээч нөгөө эмэгтэй хүмүүс бол яг ар гэрээ харин гоё авч өгөөд үлдээд те. Тэр хооронд бид нар үхэн тэг амьдрах нь ингээм амьдрал ингээл явж идэг те. Нөгөө ийм байт юм байна л да. Одоо тестостерон гэд бидний даавар гэдэг чинь эрэгтэй. Тэр даавар болохоор нэг ийм огцом ингээд
хол юм өсөрч чадхааргүй нэг юм хавцал байлаа гэж бодъё л доо. Гэтэ тэр нь бол яг октим өсөрч болохооргүй биш. 10 өсрэлтээс ерөөсөө 2-д 2-т нь л ерөөхдөө өсрөх боломж одоо гарах боломжтой. Ерөөхдөө 8%-д 8-д нь бол фейлтэн тий. Унна. Гэхдээ тийм байх юм бол хэрвээ эмэгтэй хүн бол эрсдлийг тооцоод юу өсөрдгөө гэж аахгүй тийм газар лөө. А эрэгтэй хүн бол хамаагүй шууд одоо жоохон ч гэсэн боломж байх юм бол хийж бүтээдэг. Одоо үгсэн чамаг тийм эрсдэл одоо ер нь бол нөгөө их насжилт багасаад байгаа шалтгаан бас яг тийм гэж би сонсч ирсэн. Амар эрсдэлтэй юмнууд юм хийчдэг. Болондоо гэдэг юугаар. Тэгээд ер нь нэг талаараа энэ онсон ч тал байгаа, алдсан ч ер нь талууд байгаа. Гэхдээ бид нар бол яг олон жилийн хугацаанд бол яг ингээл яг л иймэрхүү зүйлүүдийг хийсээр л ер нь ирсэн юм байна лээ. Тийм тэгэл би бас ир хүн болох гол хичээгээл явж байна да. Би бас боддог байсан л та юм. Яаж зарим аав нар тий хар үүрээр босоод хүүхдээ сургуульд наваачаад тий ажил дээрээ ирээд байдгийн болоо магадгүй аав болохоор яг л тэгтгэл баг. Тий. Тэнгууд би хүмүүсээс сонсч ирсэн. Тэр яг хүүхдтэй болж үзээгүй л байна л да. Тэгээ хүүхдтэй болоод тэгэхээр шууд ингээ өөр болдог гэж би сонссон л да. Тэгэхээр яг цаанаасаа нэг тийм хүний тийм инстинкт бас байж магадгүй байх л та. Гэтэ одоо зарим хүмүүс хүүхдтэй болсон ч гэсэн хариуцлага ухамсарлалт. Тийм хүмүүс байдаг те. Тэрийг бодохоор бас яг үгүй ч юм шигтэй нэр. Тэр бол гэтэ одоо иршүүд чанар мөн үү? Тэр бол биш уха. Яа. Хүүхдтэй мөртлөө ингээл явж идэг. Тий. Гэтэ яг мэдээж хайж явна гэдэг маань хайж яваад одоо тэр гэр бүлийнхэн төлөө юм хийж байгаа бол ондоо. Тий. Өөрийнхөө зугаацсан гэх хөөгөө. Тий. Өөрийнхөө юг хүүж явал тэр хүн бол бас яг арай бэлэн болоог байхдаа л хүүхдтэй болсон байна даа л гэж бодож байна. Тийм тэг хүмүүс тэгэл амарсан. За эзээ хүүхдтэй болох ч хэлдэг гэдэг. Тэгээ одоо хэрвээ яг үнэхээр хүүхдтэй болох заавал яг нэн тэрүүний юм байвсан бол аль хэдийн болцсон л байх байх л та. Гэхдээ нэг өөрөчөө. Тийм. Гэхдээ нөгөө юм юугаа олох хэрэгтэй шүү дээ. Найдвартай хүнээ олох хэрэгтэй юм байна. Хоёрдугаар тэр хүүхд гарч ирэхэд бас ингээд гоё орчинд байх хэрэгтэй шүү дээ. Тэ? Бүх орчнууд нь ингээ хангагдсан. Тэгснээ тэгээд би тэр хүүхдтэй бол хүссэн гоё тоглоом, хүссэн гоё юмнууд нь авч өгөх тийм чадвартай баймаар байна. Тэгээд гоё одоо цэцэрлэг сургуульчийн асуудал болоод шүү дээ. Энэ дээр ядаж жишээл хувийн цэцэрлэгт өгчих чадвартай мөнгөтэй. Тэгээд гоё сайн сургуульд сурах тийм нөгөө чадвартай бас мөнгөтэй байх хэрэгтэй л. Ер нь болж ийн л доо. Тийм болж ийж би ерөнхийдөө бас ер нь хүүхдтэй бас нэр байгаа. Амьдралын баталгаатай. Тийм амьдралын баталгаатай басны дараа. Яг энэ бол нөгөө бас санаас эрсдлээ ерөөхдөө тооцож иж бас магадгүй л юм дээ. Тийм. Хариуцлагатай хандсан. Тийм ер нь хариуцлагатай л хандсан дээр ах гэж бодож байна. Тэрнээс бол тэгээд яг уу ингээд би нэг ингээд нөгөө манай улс чинь нэг олон хүүхд төрүүлэхээр ингээд энэ тэрийг нэг халамж гэдэг дээ шүү дээ. За тийм. Саяхан би ингээд автобусанд ингээд нэг хүн харсан аахгүй юу? Амар олон хүүхдтэй. За 6 хүүхдтэй байсан уу да баг. Бөөнөрөө явж байгаа юм уу? Тийм бөөнөрөө. Тэ ингээд харсан чинь нилээн ингээд хэцүү л харагдаж байгаа. Гэхдээ яг хав тэр хүнийг ингээд харахаар ингээд тийм яагаад тийм олон хүүхдтэй болсон юм бэ? Энэ олон хүүхдийн шүүмжлэр бас муухай санагдаж байна л да. Гэтэл надаа хэрвээ ийм ингээд нөгөө ийм одоо нөгөө хүүхдүүд ийм хэцүү ингээд амьдраад байгаа юм шиг харагдсан байхгүй надаа яг тэр үнэхээр л харахад л тийм хэцүү харагдчихсан. Тэгээд яагаад ингэж л ингэ төрүүлээдсэн юм бол доо л гэж бодсон. Миний хувьд л тэгж бодсон л доо. Тэгээд нөгөө тэр хүүхдүүд амар хэцүү л байгаа юм шиг санагдсан гэдэг нэг. Одоо өөрөө бараг л зүгээр л таашаал авахын тулд санамсаргүй хүүхдтэй болоод хариуд нь тэр хүүхдийг хэцүү амьдралаар амьдруулад байна гэсэн үг. Тийм. Хэрвээ би ингэ үнэхээр хэцүү амьдралтай байж байгаа бол тэр дахиж ийм хүүхдийг тэгж амар хэцүүд нь байлгал амар хэцүү санагдаад байгаа. Тэгээд зарим хүмүүс болохоор тэхгүй байгаа нь тэгээд энэ олон хүүхдтэй болчингуудаас халамжаараа тэгээд аваад болоод идэм болов уу гэж бодох шиг тэгээд үгүй сонин юм бодсон. Тэгээд энэ бол бас яг хүнийг бас яг тийм жоохон шүүмжилж байгаа юм шиг санагдаж байна л да. Гэтэ би шүүмжлэмээргүй байна. Гэхдээ тэр хүн тэгээд бас болоод гоё болж байгаа бол зүгээр л ах л та. Гэтэ яг гоё байх шиг харагдаагүй байна. Бүгд амар хэцүү л харагдсан. Гэтэ яг уу аз жаргалын хэмжүүр нь тийм баян цатгалан ч гэсэндээ яг жоох муухай л хэлчихлээ. Тийм. Хангалттай юм байгаа ч гэсэндээ одоо
цаг зав хайр халамж байхгүй байж магадгүй. Тийм. Гэтэл яг хөө зүгээр ингээд энгийн сайхан даруух хүн амьдрна. Гэхдээ одоо гэр бүлийн уур амьсгал аз жаргал нь маш гоё байхыг бол тийм. Гэхдээ тэглээгээд бас шууд тэх ёстой ч гэсэн. Аль аль нь л байж болно. Тийм. Би бол хэнийг ч шүүх юу нэрэхгүй л дээ. Гэхдээ яг зүгээр тухайн үед харин яг автобусанд явж байхдаа л яг тэгж бодсон. Хамд яг тэгж мэдэрч. Тийм, яг мэдэрч амар олоолаа орж ирсэн. Тэгээд ингээд бүгдээрээ нэг юм амар халтаацсан лсэн л да. Би ч ялгаагүй ч амар халтал байна л да. Гэхдээ тэгэл хүмүүсийг тэгж илж байгаа нь муухай л байна. Гэтэ тийм байлаа. Жогон хүндхэн сэтгэл зүгээр тургуйдэл бодогдоод өнгөрсөн. Гэтэ нэрээ арх ууж муугаал тийм максим тавиал байхгүй л бол тэгэл явах бас яг амьдрал ярьчаа гэж бол бас байна шүү дээ. Яг бүр зарим юу болохоор одоо ингэж байгаа байхгүй. Бараг л одоо ингэж хүүхдээ нэг заавал одоо юу юм шиг одоо хитрхи бас за хүүхдээ ч биш л дээ. Ер нь ингэж бүх юм ийм таашаалтай байх амьдрал ч өөрөө бас хэцүү шүү дээ ер нь бол. Тэнгуут тийм биш юм шиг юм бас delusional байдлаар хараад байгаа юм шиг. Би ингээл байнгын л гоё байх ёстой юм шиг тий. Тэгээ ялангуяа эмэгтэй хүмүүс тэр нь одоо би ингээд даз жаргалтай сайхан баймар. За тэр хүмүүсийн хувьд бол тэр нь зүв бах. Яагаад ер нь зовх хэвчээ. Эрэгтэй хүний хувьд болохоор харин би эсрэгээр нь хардаг байхгүй. Ер нь баг бүр зовхон ч хайшаа юм. Гэтэ аз жаргалтай байх бол нэг чухал биш бах. Ер нь тэр талаар юу гэж бодож байна. Ихтэй үнэн үү? Тийм. Уг нь л аз жаргалтай гэдэг нь баяр хөөртэй гэсэн үг ингээл. Үүнд бол баяр хөөртөл байчмаар биш шүү дээ. Уг нь үү? Тий. Гэтэ яг хавд одоо хариуцлага нэмэгдээд ихлүүл тэгэл бас хамаагүй л байт юм шиг санагдсан дөө тэгэл. За тэр асуудлаар тийм ээ. За тэгвэл эргээд дахиад нэг хоёр асуудлаар ярилцъя. За эмэгтэй хүний хувьд яг одоо жишээ нь яг Jenny-гийн зургийг яг яагаад байна сторид одоо. Jenny биш Rose юм уу? За Rose заасаа би ерөөсөн тийм. Rose-ийг тийм. Яг тэр хөөхөн л шүү дээ. Хөөхөн үстэй. Тийм хүн сонирхох байгаа юм уу? Ер нь бол. Гүй тэгэл тийм хүн сонирхохоос гадна зүгээр яг нэг тийм хувь хүний personality л гэдэг чинь те одоо хувь хүний зан чанар л гэсэн үг шүү дээ те. Хувь хүний зан чанараас амар гоё таалагдтiin. Анх бол тэгэл ингээл анханасаа ингээл cute санагдаал, хөөрхөн санагдаал. Тэгэл Rose амар дуртай байсан. Тэгсэн чинь бас ингээд хувийнх нь одоо тэр нэг юунуудын ингээ үзээд яг линк болж байгаа байхгүй юу? Тэгэл ингээ үзсэн чинь амар таалагдсан. Тэгэл хувь хүн танилцаад ирсэн чинь гайгүйсэн чинь тийм. Үнэхээр гаднаасаа ч гайгүйсэн, дотроосоо ч гайгүйсэн. Тэгэл би авч явж байгаа муу жаа тэгэл нэг юм хариу үйлдэл үзүүлж байгаа те тэр бүгд л айгуу гоё таалагддаг да. Тэр шиг дэлгэцэн дээр үстэй. Цаанаа амар муухай штэ. Тэ муухай штэ бол тэгэл би одоо Rose тайртай байх болох л үгүй. Тийм. Тэ. За. Яг одоо зүгээр нэг crash гэж ярдэн штэ. Ер нь бол олонний одоо юу юм crash гэдэг чинь бол анх миний ойлгосноор штэ. Хизээч өөрийн болгож чадахгүй хүнийг л crash гэж одоо хилдэг байсан юм бэлээ. Уг нь бол миний ойлгосноо. За. Үгүй байсан болов. Би бол анх тэгж ойлгоцсон байхгүй юу? Тэгэхдээ монголчууд болохоор crash гэсэн үг ирсэн байж итгэсэн. Тэгэхээр тэр чинь crash болол хизээч өөрийн болгож чадахгүй ирнэ гэж бодож байгаа юм шүү. Би юу? Үгүй ер нь өөрийн болгож чадахгүй дээ гэж бодож байгаа юм шүү л гэж. Тийм. Гэхдээ анх бид нар crash гэдэг үгийн утга яг тэгж ойлгож байсан байхгүй юу? Хизээч өөрийн болгож чадахгүй. Гэхдээ тэр хүндээ сайн ингээ харж явдаг. Тэрийг crash гинэ гэж би бодсон. Тэнгуут би одоо мөрөглөг биелдэг болсон. Яа. Зөв роостego. Яарч тэгэх бохоо. Тэгтээ яна тэгчүүл яана. Тэгчүүл би өстөг. Монгол гэхдээ роосттэй адилхан хөөрх охин байхгүй. Бага хөө зөндөөл байгаа. Тийм. Тэгэл зан аашин тэгэл тэг чин гаднах төрхөөрөө адилхан байж болно шүү дээ. Тэгээд зан аашин тийм өөрөө л шалтгаан шүү дээ. Гэж би бодож байна. Би яг дараагийн асуултаа асуумаар л байна л да. Гэтэ боллоо. Тэр юу ийсэн бол? Тэр нь бас өнгөрсөн ч жоо хоол. За тэгвэл яах юм тий. Одоо жишээ нь зарим эмэгтэй хүмүүс ингээд Instagram дээр ч юм уу амар ингээд ил задгахаар өөрийгөө за рекламтан шаашаа. Гэтэ яг хуу ерөнхийдөө ингээд илүү нээлттэй байна. Тийм. Нээлттэй байдаг хүмүүс байдаг шүү. Тэгээ гэр бүлтэй хүмүүс ч байгаа тэр. Энэ талаар ер нь яг юу гэж бодож байна? Тэр бол эсвэл зүгээр ингээд cool. За яг хуу за cool
Одоо тэр ер нь бол нэг талаараа бол хүмүүс ямар ч хамаагүй болчихлоо ш тэр тиймэрхүү зурнууд тавиал те. За хамаагүй болцсон юм байж. Гэхдээ тэр хандлтын төлөөлөл юм шиг санагдаад байдаг ш заримдаа. Ер нь бол тийм. Тэ. Тэгээд нөгөө ер нь Instagram тэгэл гоё сайхан харагдчихвэл ер нь хүмүүс дагаал байдаг ш. Тэгээ баг тэрийгээ дагаад амьдрал нь баг арай сайжрах гэдэг юм шиг юм. Сайжраа дээш ер нь. Тийм үү. Сайжраатай үйл тэгэл өөрөө сайхан байж үйл үнэхээр болцлоо энэ гэж би бодож шít. Тэгээ тэр нэг хүнд гай болохгүй байх юм бол тэгээд одоо яасан ч авах дээ л гэж бодсон. А яг өөрөө ч хувьд бол тийм хүн байгаасаа гэж бодож байна. Тэгээ 90 үлчмэр чинь гэсэн үгтэй нэгсэн. Би бол тэгэж бодохгүй наа. А чи бол ингээд өөр яг provide хийгээд бүх амьдралаа авч явах. Тий. Заавал тийм байгаад арай хитрхи тийм нээлттэй байх юм тийм л байх гэж бодож байна. За дараагийн асуудал руу орцгоо. За эрэгтэй хүн Монголд ер нь залуу эрэгтэй амьдрахад хэрэг. Ер нь бол яг хэцүү шүү. Хэцүү юм нь юу вэ? Яг хэцүү юм нь болохоор юу л байна л да. Ер нь бол амьдрахад гайгүй. Гэхдээ нэлээд л их мөнгөтэй байхгүй бол болохгүй. Одоо би тусдаа гарч чадахгүй л байна л да. Тэгэл тусдаа гарчуулж өгнө гэх сайхан л. Тэр нөгөө молор эрт нөгөө хэлсэн байсан шүү дээ. Гуай юу. Цаа чи нөгөө юм гадаадад бас нэг юм яг зөвхөн яг нэг ганц хүн амьдэрдэг те нэг юм өөрөө аим олон орос усуд байх хэрэгтэй байна. Тэгээ хүн өөрийгөө олж идэг те. Харин тийм. Яг тиймэрхүү юмнуудтай болчмоор байна. Нэр үнэхээр тэгжээж тэр хүн чинь яг нэр өөртөө яг нөгөө надаа ингэ санагдаад идтiin. Яг тусдаа ингээ гараад яг өөрөө би дагаад эхлэнгуут цаанаасаа ингээд нэг юм хүчээр бүх юмнуудаа яг ингээд өөрийнхөө төлөө юмнуудаа хийгээл эхлэнгуут нэг тийм өөртөө цаг гаргаад нэг өөрийгөө бие тааж сураад байгаа юм шиг санагдсан л да. Би нэг хэсэг тэгж амьдэрсэн. Тэгээд буцаад гэртээ ирсэн л да. Гэртээ байхаар ихтэй бас аюултай тий. Харин аюултай байна. Яг тэгэхээр миний тий нөгөө миний амьд үлдэх дархлааг ерөнхийдөө болж байгаа их унгааж байгаа шиг санагддаг. Тэгээд хуцаа тайлаа 50 угаагдсан ч юм шиг. Тэгэхээр бас нөгөө ингээд улам л нялхраад байгаа юм шиг байдаг. Тэгээд энэ бол аль болох хурдан ер нь тустай гарыг дөө л гэж бодож байна. Би дааж эртнээстэй тэгэхгүй бол байнга ингэж байна гэж уусаа байхгүй учраас. Тийм. Тэгэхээр Монголд болохоор жоохон ганц би одоо эрэгтэй хүн амьдрахад бол жоохон өртөгийн хувьд л яг өндөр болчихжээ. Сая манай нэг найз Япон явж ирсэн чинь Японы чинь би бүр амар өртөг өндөртэй хот гэж бодож байгаа шүү дээ. Уус ер нь бол дэлхийд ер нь Токио болоод хамгийн өндөр гэсэн чинь ер нь юмнуудын үнэ аягүй адилхан байсан гэж. Ер нь ойролцсон байна. За яг уу Монгол руу сонголт байгаа л та. Тийм. Яг юмтан сонголт байгаа. А Японд бол гэхдээ ер нь бид нар яг нөгөө яг Монголынхаа үнэтэй юмнуудаар ингээл амьдрал дасцсан тийм хүмүүст бол Япон бол яг адилхан байна гэж байгаа байхгүй. Тэгээ ахын хэрэглээний юм бол ер нь ойролцоол аа. Хан тийм байна. Тэгэхээр тэгж бодохоор бас амар юм а гэж би бодсон. Би ингээд Таиланд руу явчих. Таиландыг амар хямдхан гэж бодоод ч яг үндэ над юу нь бол яг хямдхан бас биш юм байлээ. Ер нь жоох үнэтэйдээ ордог болсон юм байна. Гэхдээ нөгөө Монголд байдаг яг л нөгөө юмнууд чинь ингээ өссөн шүү дээ. Бас нэг инфляц болоод айгу баг цалин авч байгаа юм нэ л айгу үнэтэй хоолмол идэл. Тэгсэн чинь бас Таиландд бас яг Монголтай адилхан юм жоох үнэтэй л болцсон юм байна. Гэхдээ нөгөө хямдхан санагдсан зүгээр л Монголтай адилхан байсан болохоор нэг тийм гайгүй юм шиг санагдаад байгаа. Хэрвээ Монголоос илүү үнэтэй зүйл байсан бол би ямар үнэтэй юм бэ гэж бодох лээсэн. Тэгэхээр ерөнхийдөө бас өртөг бас амар хэцүү байна уу Монголд. Тэр ихтэй ер нь хэний буруу вэ өөрч бодлоо. За одоо нэг хин нэгэнд бас нэг буруу гудах шаардлага байхгүй болох уу нэл. Гэхдээ ер нь тэгэл энэ нөгөө инфляц ч юм бол одоо яг юунаас олж байгааг нь би бас яг сайн хэлж бас сайн мэдэхгүй л байна л да. Яг юунаас ч болт. Ер нь төгрөгийн ханш манш ингээл унж байгаа шүү дээ. Тэгээ энэ минь чинь л ерөөхдөө биднийг сулруулж байгаа юм болов л гэж бодож байна. Тэгэд энэ нь бол цаа нарийн ярих юм бол бас юутай янз бүрийн юмнууд их хамааралтай юм шиг л. Би энийг нь яг сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ амарсан нэг долларууд ингээд амар огцом юм өсөж исэн уюуд нь шүү дээ. Амар сонирхолтой дандаа оюу толгой нөө ингээд гэрээнүүд ингээд малтмал ашиглал малтууд ингээд зарж эхлэх гээл те. Олон улсад ингээд зарах гал. Тих болгонд жоохон ингээд үнийг маань бидний үнийг жоохон одоо төгрөгийн ханшийг унгаад тэр нэг юм аваад байгаа юм шиг санагдсан байхгүй. Бидний юу чадрыг бууруулж аваад тэг аваад байгаа юм шиг санагдсан.
Би бас тэр олон улсын Тийм. Би бас харин сайн мэдэхгүй л байна. Зүгээр яг хуу зүгээр тийм юм сонсцсон. Гэхдээ тэр нь бол оюутлахын буруу гэсэн үг бол биш. Яг л оюутлахаа байж ижил одоо бидний одоо гайгүй байж байгаа шүү дээ. Яг л амар сайн нөлөөлж байгаа шүү дээ. Шууд ингээд бидэрт ингээд мөнгө орж ирэхгүй ч гэсэн оюутлахад ажиллаж байгаа амар олон хүмүүс байна те. Тийм амар өндөр цалинтай айгуу гоё. Одоо нөгөө гадаад ажилчид бол амар багасчлаа шүү дээ. Ер нь тэр гадаад нөгөө амар том албан тушаалтай байсан хүмүүс чинь нөгөө Монгол хүнийг одоо ажилуулад Монгол хүмүүс яг тэр цалингаар нэг ажиллаж байна те. Ман нэг найз бол үнэхээр сайхан цалин авж ийн стрип руу орж одоо 20 сая төгрөг үрсэн байна нэг сарынхаа цалин те. Тэнгуут чи стрип чи Монгол охтууд байна те. Дан монголчуудад хөрөнгө оруулж ийн нэг талаараа. Тэнгуут би ингээ бодонгууд бас ингээд айгүй гоё ингээд дотоод юмнууд хийж байгаа ингээд харахаар ингээд нөгөө буцаад нөгөө мөнгө нь ингээ монгол хүмүүс дээр л ирж ийн л да. Аль болох яг гадагшаа явж байгаа хүмүүс байгаа ч гэсэн тэгээд ер нь бас тэгэл тэр чинь нөгөө Монголдоо ингээ уусаал. Тэгээд зөндөө олон компаниуд одоо тэр нэг хүмүүсийн хоол хүнсийг бэлдэх гээд ус мус тэгэл ер нь аль болох Монголоос тэр оюутлахын үүсэн гут дотор амар олон компаниуд ажиллаж байна Монгол компаниуд. Тэр компаниудын ард ингээд амар олон тэр талбай дээр нь байгаа хүмүүсээс гадна тэр оюутлахаараа зориулж одоо хоол хүнс янз бүрийн логистик бүх юм ингээд бодонгот бас нэлээ их хүмүүс нөлөөлдөг юм байлээ. Тэгэхээр бас тэрнээс амар баярлалтай л да. Гайгүй. Тэгээ яг юунаас болж байгааг нь би бас яг үнэхээр сайн мэдэхгүй. Тэгтэл үн бол үнэхээр амархан өсөж байна. Тэгээ бидний энэ өөрсдөөс нь л болж байгаа гэж бодож байна. Дөө бид нар яг заавал нэг хүнээс буруу байхгүй. Яг үндэ ингээд нэг жоохон мөнгө төр цалин нэмэгдлийн гутал бид нар өөрсдөө юмных үнийг нэмсэн байж дүүстэй. Яг үндэ бүгд адилхан байж ижил гэл махцаа авах гал ингээл гут ингээл юу ч болоогүй юм шиг л нэг юм сураг дуултаал үнийн нэмсэн байж дээ. Тэгэн гут бид нар яг үндэ өөр өөртөөхөө шулж байгаа. Тэгэл ер нь бол бид нарыг хөгжихэд гай болж байгаа нэг бидний өөрсдийн нэг жоохон хуваачээсэн тийм зангууд нь л тийм болгож байгаа гэж бодож байна. Одоо нэг юм бодож байна. Жишээлбэл хүн болгон яг юм ажилч хөдөлмөрч одоо юм гоё яг хүн сэтгэлээсээ л ажилдаг болчмоор байна. Жишээлбэл CU болон GS25 руу зүгээр ороход зүгээр 0-оо ажиллахгүй гэдэг юм аваа ичих хэрэгтэй байхгүй юу? 0 засвартай гэдэг хутлаа бичгээ. Яг үндэ тэр одоо яг жинхнээс зарим засвартай байдаг л байна та. Гэхдээ ихэнх нь албаар ингээ хаацсан байдаг байхгүй юу? Гэхдээ одоо жишээ нь би ингээд зүгээр нэг хүүхэд байгаа шүү дээ. Тэгэл байн ингээл янз бүрийн хүмүүс орж ийл тэгэл амар бохор болж байгаа шүү дээ. Тэр цэвэрлэн тий. Харин тэрнээсээ залхуурч байгаа. Тэрийг ер нь бол хиймээргүй л шүү дээ одоо. Тий. Тэнгуут одоо жишээлбэл тэр хүн ингээд өөрөө анханасаа тэр ажилд ороход чинь энийг хийх ёстой л хийх ёстой шүү дээ. Хийж чадахгүй бол ядч нэг өөр цэвэрлэгч ч юм уу ажилд авах ёстой ч юм уу. Тэр юм дээр нэг анхаармаар байгаа байхгүй. Зүгээр надад тэр нь зүгээр нэг юм хувьячсан зан шиг санагдаж байгаа. Яг нь үнэхээр муухай шүү дээ тий. Тэрийг цэвэрлэх бол яг нь тэр бас эргээд нөгөө хуу хүний хариуцлагатай холбоотой. За одоо жишээ нь нөгөө хүмүүс нь бас гоё ашигладаг болчиход бас гоё л юм. Тэгвэл асуудал байхгүй. Манайх одоо за би одоо жишээ нь манайх хүн орж ирлээ зэ. Тэг ингээд 0 дэлбэллээ за. Тэгэл одоо ер нь бол одоо хүний бохрыг яагаад ч би цэвэрлэх ёстой. Тий. Бас тэгээд хэцүү. Тэгэнгუთ тэр чинь манад ирж байгаа зочин хүмүүс. За тэр CU-гийн нойрт болж байгаа хүмүүс бол тэгэл одоо хүснээ л хийдэг байх гэж бодож байна. Юу ч бол би бол тэрэн дээр нэг юм хэлж болж чад. Яг бол өөрөө тэрийг цэвэрлэх хүсэхгүй байгаа учраас өөр хүний чи нэг цэвэрлэл гэж хэлж чадахгүй. Тийм ээ. Тэгэхээр яг магадгүй төлбөртэй болгочих юм байна. Харин төлбөртэй болчихвол нэхэр сайхан л. Ер нь гадаад орнууд дандаа 0 төлбөртэй. Тэгээд тийм учраас цэвэрхэн байдаг байхгүй. Харин тэгээ ер нь 0-оо ядаж гоё цэвэрхэн бие засгаас ерөнхийдөө бараг л эхлэх юм шүү дээ. Ер нь бол тэгж болоод өгдөж байна. Тэгээ хүний авах юмсраа. Тийм. За өөр одоо нийгэмтэй холбоотой эр хүн байхтай холбоотой санал бодлоо юм. Холбоотой юм уу? Одоо манай үзэгчд бол голцоо баг 85% залуучууд 15-аас 34 насных нь байдаг. Эр хүн байхтай холбоотой юм асуудал юм. Гайгүй дээ. Тэгээ одоо тэгээд жоохон дасцсан л санагдаж байна дөө. Ер нь нөгөө бидний ирэх гэж бас нэг байдгүй юм шиг үл. Тэгэл байх гот нь барыг тасцсан дөө. Эвтэйчүүд ирэхэд гэхдээ жоохон арай ихтсэн юм шиг санагдаад байна. Адалаа. Монгол ер нь жоохон ихийн их жоохон талраа тий. Анх гэхдээ намайг жоохон байхад бол энэ айлын хүмүүс гэдэг байсан. Одоо бол ер нь нэг тийм ажиглагдахаа болцсон юм шиг санагдсан. Харин
Арай л жоохон гавраад байна уу юм гэдэг юм бодогдоод байгаа шүү. Ирчүүдийн хөдөлгөөн гэж. Тий. За. Харин Тэгээ тэр нь буруу байхгүй бас. Манай намайг өсч тойрнож явах ч гэсэндээ тэр эмгтээчүүд бол маш хүнд ачааг үүрж хариуцлагатайгаар гэр бүлүүдээ авч явж үдээс зэрэгт хүргэсэн. Тий шүү. Тий. Тэгээ одоо бас ирчүүд маань оролцох цаг болсон. Тий. Тийм. Ер нь нөгөө юу л юм бэл л дээ. Нөгөө хөдөө жишээлбэл би нэг охинтой нэг хүүтэй гэж бодъё. За. Тэнгуут би хүүгээ мал дээр нь үлдээгээд охиноо сургуульд нь явуул. За ингээ ийм үйл явдал маш олон айлд болсон гэж бодъё л доо. Яг болцсон л байлээ л дээ. Тэгэл дээд боловсролтой ихэнх нь эмэгтэйчүүд байна лээ. Нэг зэрэг дээр байна гэдэг байгаа шүү дээ. Эрэгтэй дунд сургуулийн боловсролтой бол ахлах сургууль. 10 жилийн боловсролтой бол дээд сургууль. Бакалавр бол мастер гэт нэг юм үений зүрх байна гэж. Харин тийм ээ. Тэгээд одоо би ч одоо мастерт сураагүй байхад тэгэл мастертаа сурсан хүмүүс маш их байна шүү дээ. Харин тэгэхээр одоо яах ёстой юм бол доо би бас ойлгохгүй л байна. За ийм асуудал байна. За энэ хүү үрээд ерөнхийдөө бол миний бэлдсэн асуулт дуусчихин. Өөр ярмаар байгаа юм байна. Өөр ярмаар байгаа юм уу? За яг санаанд яг сайн орж ирэхгүй байна. Гэхдээ тэгэл хүм болгон бас нэг юм тодорхой хэмжээнд заавал энэ нөгөө тэр боловсролын тэр нөгөө магистр болон бакалавр гэсэн тэр нэг зүйлээр бол боловсрол мэдлэг бол хэмжигдэнэ гэж би бас бодохгүй л байна. Үнэхээр тийм мастертай хүн байсан ч би тэр хүнтэй одоо тэр нөгөө ямар хүрээнд ярих чам те би тухайн сэдвэрээ би өөрөө бэлдээд ярихад бол надад л нэг ямар ч асуудал байхгүй. Би тэгэл доктор хүмүүстэй ч бас ярьж үзлээ. Тэгээ ийм лаг маг юм яриаг л те. Гэхдээ яг нөгөө нэг юм зэрэг дивийн тийм амар бол ялгаа бол гарахгүй гэж би бодож байна. Тийм тэгээд тэр тухайн хүнээсээ л хамаарах бах. Ер нь тэг эцсийн тэгээд нэг юм мастрын диплом, магистрын магистр болон бакалаврын диплом яг энэ дипломоор яг ингээд ажилд орж байгаа тохиолдол юм бол амар байхгүй болсон шиг санагдаж байна. Би бол ихтэй тэрийг ингэж харж байгаа. Диплом бол за энэ хүн ямар ч л байсан нэг юмны араас хөөцөлдсөөр байгаад дуусгах чадвартай шүү гэдгийг л батлах авах. Тий. Тэр бол алга болохгүйгээр. Тий. Ер нь бол харин нэг тэгтийн мөлий. Би нөгөө нэг фисинд бийжсэн юм л да. Хаб гэдэг фисинд. Тэгээд тэр хаб гэдэг фиси болохоор цэвэрлэгч авахтаа дипломтой бакалаврын үнэхээр дипломтой хүн авах гад байсан. За. Яагаад ингэж байгаа юм бэ гэж асуусан чинь надад ингэж хэлсэн аахгүй. Ядаж бакалаврын дипломтой хүн ажлаас гарахаас ядаж 7 юм 14 хоногийн өмнө урьдчилж хилдэг гэж байгаа байхгүй. Тийм ёс зүйтэй байна. Тэг ядаж л шүү таг. Тийм өөр нөхөр болохоор гинт шууд ингээл алга болчдөг гэж байгаа байхгүй. Тэгээ ийм ялгаа гарч ийна зөвхөн. Тэрнээс бол тэр хүний юм эзэмсэн юм хамаагүй зөвхөн их сургуульч бас яг ингээд яг үг даад сурдаг хүнээс. Тэ. Яны цагийн хуваарийн дагуу. Цагийн хуваарийн дагуу нэг ачаал нэг даах ч юм уу те. Тэр чинь бас нэг дипломоос үгүй авахгүй шүү дээ. Тэрнээс нэлээ ингээд зовж иж авч байгаа шүү дээ. Багш магш нь нэлээ бас яргална те. Багш нар нэг садист нэг юмнуудаа гаргана. Тэгэл тэр болгоныг даваал ирэхэд гарч байгаа. Манай багш нар л ямар ч тэгжсэн. За манай хүмүүс бол ямар ч байсан шууд хаалгаас аваад пста гэж бол хэлэхгүй. Тэгээд хаалгаас аваад чимээгүй гараад сургуулаас гараад бүр автобусны буудлын дээр очиод пста чинь гэвэл гэж хэлнэ гэж байгаа байхгүй тий. За ер нь ялгаагийн зүгээр ингээд юм хөгжилтэйгээр хэлж байгаа юм л да. Гэтэ энэ бол соёл гэсэн. Тийм соёл гэж байгаа л байхгүй. Тэр хүнийг ядчил хүндлээтэй нүүрэн дэр нь бас үнэхээр тэгж хилтгэл юм байгаа гэсэн үнэхээр ингээд загинжилттэй. Гэтэ шууд тийм ингэж биш. Бүр ингээд тэр цаана тий. Наа чи бол бас яг зүг бурууг нь бол мэдэхгүй. Тий мэдэхгүй. Ерөнхийдөө бол ихтэй ер нь бол жоохон юуг нь хэлж байгаа бас байна. Ер нь бол тийм жоохон хүндэлтэй л байгаарай л гэж хэлдэг тий. Ингээл хүүхдүүдийг ч бас ингээд бүгднийг амар хүндэлдэг. Тэгэл намаа ингээд улаан цай бацсан ингээд хурчсан. Алтаа гэтэр гэх юм бол нэг тийм сан би уг нь ах гэж дудуулах хүсдэггүй. Гэхдээ зүгээр шууд ингээд тэнгуут амар сэн санагдчих нэг тийм тэр хүүхдийг бол зөрүүлдэг юм хүндэлмэргүй санагдав. Нэг хайрцаж марсахгүй те. Алтагхаа ингээд 6 дараалын инээтрий гэдэг юм бол би окей гэл ингээл. Тэлээс хүндэл үүснэ гэдэг шиг. Тий. Тийм л байдаг да. Маш сонирхолтой. За манай дугаарт хүрэлцэн ирж бас үзэл бодлоосоо хуваалцсанд баярлалаа. Би ихтэй бас нэг юмыг асуумаар байд. Би нөгөө яг
Молпедиаг бол ер нь бол бас Монголдоо бол нэлээд одоо сайн гэж боддог хгүй юу? Бол respect, big respect гэсэн үг. Анх ингээд үзчихсэн чинь нэг юм машин явж байхад нэг хажуу талд нь бүжиглээд идэг тренд явж ирсэн шүү дээ. Тий. Тэгсэн чинь ганаад хоёр байж байгаа хгүй тийм дээр ингээд усны тэрэг дүрцсэн. Тэрийг үзээд за энэ бол үнэхээр л нэрээ үнэхээр гоё юм байна да гэд надад бол үнэхээр амар гоё санагдчихсан. Энэ бас Drake-ийн нөгөө Start from the bottom now we here гэдэг дуу дээ шүү дээ. Тэр дуу бол яг тойрын амьдрал юм шиг надад санагддаг байхгүй юу? Тийм. Тэгээд одоо энэ амьдралынхан одоо туршлагаас тийм үү бас тодорхой хэмжээнд юм тууллаа ш 27 он жил амьдрал. Юуг ер нь одоо жишээ нь ойлгож харж ингэж одоо стил хийж нэрж гаргаж авсан нэг тийм. За одоо wisdom нь хайш. За одоо саяны тэр нэг санаа манаа ч юм бол одоо манай мөнхтлөг юм хэд гарсан. Тэр нь манай мөнхтлөг гэдэг залуу болвол ер нь одоо миний багш л та. Одоо миний одоогийн үзэл бодол болон юмд ингээд ер нь би шүүлтүргүүл гэж жоохон ханддаг байсан бол одоо л арай гайгүй шүүлтүртэй ханддаг болсон. Хүний шууд хэлсэн үгэнд бас шууд итгэх маань арайгүй багасж байгаа. Би ер нь бол айгүй тийм гин ер нь л хүнд амар амарх итгэдэг л дээ. Гэхдээ олон жилийн явцад одоо нөгөө ихэнх нь хуурамч байдгийг мэдрээд тий улам л за окей гэдэг ер нь бол шууд ингэж итгэхээ болж байгаа. За тэгээд ийм санааг бол ерөөхдөө бол манай Молпежийн мөнхтлөг маань ер нь манай Молпежийн маань ер нь бол юм бити ингэж өнгөц дүгнэрээ олон талаас нь харж тий ингэж бодож байгаараа гэдэг санаагаар одоо энэ Молпежиа гэдэг мол гэдэг чинь ерөөхдөө жоохон тийм анх орк гэдэг үг модонд орохоос өмнөх орк гэдэг үг байсан шүү дээ. Тэгээд молчуудыг толдох нь тэр мол гэдэг жоохон тийм тэнэг хүмүүс ийм байгаа шүү та нар өөрсдөө гэдэг имэйл одоо бид нар харуулж өөрсдөө нэг юм тийм тэнэг хүмүүсийн дүрд ингэж орж одоо хүнийг шууд ингээд ийм байх тийм байх гэж шүүмжлэхэр хинч хүлээж авдаггүй монгол хүн бол ялангуяа. Тийм учраас шууд бид нөгөө юм яжилсан тийм юунууд яжилж одоо юмнуудыг хийдэг болсон аах тий. Хүмүүс амар лаг ингээл миний машин эдрэг амар үнэхээр лаг гоё машин байхгүй гэж амар лаг машин дуулдаг шүү дээ. Тэгвэл тэрний эсрэг нь миний тэрэг гээл тий. Усны тэргэндээ би хайртай гээл одоо тэр дуу мууч юм бол жишээлбэл ийм одоо яжилсан тий яжилсан одоо тий амар гинж зүдэг бол зүгээр л нэг ийм ингийн зүгээр төмөр гинж зүүж байгаа байхгүй ямар ялгаа байгаа тий ямар ялгаа байгаа яг нөгөө illusion байж тээ ингээд нэг хоосон нэг юм руу ингээд бид нар яваад байгаа тэгээд тэрийг л жоохон шүмжилдсэн тий тэгэл тиймэрхүү санаатай тэгээд ер нь яжилж юмнууд их хүрэж байна тэгээд мол бижагаас сурсан юм гэх юм бол ер нь бол юмыг ер нь бол агүй олон талаас нь харахыг л хичээж байна тэрнээс бол би яг л өөрийнхөө нэг харсан юм бол за энэ л юм байна гэл нэг анх шууд юмдаа итгэл анхныхаа юмдаа итгэл тийм байсан. Тэрийг ингээ багсгаж байгаа нь тэр маань ч бас гоё хэрэгтэй байна. Тэгэл бас шинжлэх ухаан их сонирхдаг боллоо. Тэгээ шинжлэх ухаанч юмнуудад хандаж эхэлж байгаа. Тийм байна да. Окей. Асуудлыг олон талаас нь харах шинжлэх ухаанч байдал. Тийм. Гэтэ тэрийг байнга хэрэгжүүлж чадчих нүггүй бас сайн мэдэхгүй л энэ тэгээд аль болох хэрэгжүүлэх хичээдэг те. За манай урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт оролцсонд маш их баярлалаа. За тэгээд цаашдын уран бүтээл подкаст болон бусад зүйлс бүх зүйлсд нь шинжлэх ухааныг эрэлхийлэх тий curious байдалд нь бас өндөр амжилтыг хүсэж байна. Тэгээд смартфон өнөөдөр гараг үүсэмж чаднаа санацсан бол баярлалаа. Тэг бас гоё юм сахал махал хусах талаар ийм гоо сайхны мэдээлэл өгсөнд баярлалаа. Би яг үнэхээр хэрэгтэй мэдээлэл авчлаа. Би бас энэ сахлаа усч хатаас амар өвдөд айгу хэцүүлээд. Тэр болгон мэдээлэл бас ховор л байт юм билээ. Тий, угаасаа нөгөө эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн одоо гоо сайхны талаар ингээд ярьж байгаа ч бас их баярлж байна. Тий. Гоо сайхан гэхээр бас жоохон буруу тал руу. Гоо зүв гэж эрэгтэйчүүдийн гоо зүв тийм ээ. Одоо тэгэл Джеймс Бонд монч сайхан залуучд байгаа шүү дээ. Тий. Ер нь нэрээ манай хануу шүү дээ. За. Одоо нөгөө хануугийн нэг хийдэг хөгжил хөвчлүүд байдаг шүү дээ. За энэ октод ингээл ястай foundation ингээл ястай нүүр амныхаа арчилгааны талаар юм ярьж байна. Би бас ирчүүдэд төлөөдөд ирчүүдийн талаар нэг юм ярьчээ гэдэг ярьдэн шүү дээ. Манай эртээчүүдэн ганц гардаг алдаа болоод юу ч нүүрээ угаадаггүй байгаа шүү. Нүүрээ угаачхаа гэдэг нэг бичлэг үзчихсэн үү? Үзэж байгааг. Аа би яг тэрийг үзэл ер нь үнэн шүү дээ. Цаачин бодлол ер нь бол айгу эрэгтэйчүүдийн юунд бас айгу сайн төлөөлж бас нөгөө нүүр арчилгааг айгу сайн хийдэг нүүр амдаа масктай байлс та. Хүүхнүүд мас хүүхнүүдс югаар дутдаг юм л те. Бас гоё гар шүү. Shout out тань уу. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За.
энэ удаагийн дугаар энэ хүртэл сонсон баярлаа.